Захиагийн элбэг дөрж Америкийн нэгдсэн улсад суралцаж ажиллаж амьдарч байхдаа дэлхийн үзэл санааны агуу төлөөлөгчдийг шүтэн биширч тэдний зохиол бүтээлүүдийг судлахын зэрэгцээ тэдэнтэй нөхөрлөн уулзаж ярилцаж байсан бөгөөд оюун санааны эдгээр дотносож байсан төлөөлөгчдөөс нь бид та бүхэнд сонирхуулж байна. Ларри Саммерсонгийн хамт Харвардын их сургуулийн ерөнхийлөгч алдарт сэтгэгч Милтон Фридмантэй гэрт нь Америкийн нэгдсэн улсын 20 дугаар зууны алдарт хүн өргөмжлөлт Нобелийн шагналт Джон Наштай түүний тухай бүтээсэн төгс оюун ухаантан кинон Оскарын шагналыг авч ирсний зэрэгцээ өөрөө Нобелийн шагналт нэр сэтгэгч түүний тухай захиагийн элбэгдэрж гайхалтай даруй хүн байсан хэмээн дүгнсэн байдаг. Самуэль Хантинторын хамт Харвардын их сургуулийн нэрт профессор Европыг байлдан дагуулж исэн соёл иргэншлийн мөргөлдөөн алдарт номын зохиогч Франсис Фукуямагийн хамт дэлхийн сүүлчийн хүн номын зохиогч мөн үзэл санааны гайхалтай төлөөлөгчдийн нэг. Жеффри Саксийн хамт Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дэлхийн хүрээлэнгийн захирал алдарт эдийн засагч Хернандо де Сотогийн хамт Америкийн нэгдсэн улсыг болон баруун Европыг байлдан дагуулсан мөн монгол хэлний орчуулагдсан алдарт капиталын нууц зохиолын зохиогч Дэвид Горгны хамт Харвардын их сургуульд захиагийн элбэг дөржид ярианы урлагийн хичээл зааж байсан алдарт эрх мэдлийн гэрч номын зохиогч Карл Роугийн хамт Бушийн тарих гэж нэрлэгддэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Бушийн улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Джеймс Бейкертэй Монгол улсад 2 удаа айлчилсан Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга зэрэг эдгээр хүмүүстэй уулзсан захиагийн элбэг дөржид гайхалтай хүмүүсийн үзэл санааг элэг нэгтүүдэд хүргэх энэхүү түүний нүүхүү үлдхүү алдарт лекцээ уншихад нь бас ихээхэн нөлөөлсөн байна. Сая жуулчин авч жилдээ сая юм уу 500 мянган жуулчин авах юм бол Монгол өөр үйлдвэрлэл хэрэглэх бараг үйлдвэрлэл эрхлэх бараг хэрэггүй. Жуулчныхаа орлого дээр босч ирнэ. Мэдээж тэр үйлдвэрүүдээ хийгээд явал та тэр мах цаах одоо тэр үйлдвэрүүд байж. Гэхдээ гаднаас орж ирдэг тэр жуулчны орлого дээр босч ирнэ. Би жишээлбэл Дорнот аймаг руу жуулчин татыг бол одоо Дорнот руу Японуудыг татыг бол би 2-3 юм санаачилж болно. Энэ Дорнотын энэ талд одоо энэ зөндөө их тал байна. Би тэнд зүгээр л нэг тийм модон дээр одоо тийм төмрөөр ийм араан зан гэдэг хэдэн мод тавиад тэгээд одоо сумын хөдөөний стадион одоо тэр сумын одоо юу гэдэг шиг нэг тийм юм хийх та зүгээр суудлал хийгээл тавьчих. Би юу хийх гэж байна? Би нэг юм бодчихъя гэж шээ. Дорнотод исэн хүмүүст би бол Чингисийн үеийн тулалдаан үзүүлэх гэж байгаа байхгүй. Манай компани. Та нар тэр Орландо Сити митигээд Америкт тэр Walt Disney гэдэг газрууд руу явж очиороо. Тэдний үзүүлдэг юм нэг тийм л юм байна. Индиана Джонс гэдэг кино мэднэ үстэй. Тэр киноны нэг хэсэг юмыг л барьсан. Тэгэл тэрнийг үзүүлээд хажуу тав төвхөл буу муу дуурчиж явах шиг энэ тэнд юм болж явах шиг тэрнийг үзэх гэж хүмүүс $30 $40 төлөөд 30 минутын дотор тэр 700 800 хүнтэй тэр суудлах байнга дүүрэн байгаа. 24 цагаар тэгж эргэж. Тэр компанир нь яаж мөнгө хийж байна? Тэр сүртэй юм ерөөсөө байхгүй. Юу Монголын Чингисийн үеийн тулд одоо нэг Чингисийн цэргүүдээ хаанаас олох вэ? Амархан шүү дээ одоо энэ Дорнотоор хөдөөгөр одоо байж нэр гэртээ нөгөө юмаа найруулаад уугаад завхарч байж дээ шүү. Очлоо уулзлаа хөөе. Найз би ийм юм хийж байгаа. Чи Чингисийн цэрэг болооч. Тэ? Би чамд 5000 төгрөг өгье тийм ээ. 1000 төгрөг өгье. Гөө магадгүй өнөөдөр тоглоод явах чинь 100 г чуулгыг болно шүү. Тэгэхэд бол мөн дуртай юм дээ. Би чамд 1000 төгрөг өгье. Та нар маргааш бай. Энэ багийнхан 100 морьтой залуучууд бүрээд энэ багаас 100 морьтой залуучууд бүрээд 200 морьтой залуу байхад нь хангалт. Тэгээд нэг Чингисийн үеийн хувцс мовц гээд ямар тэрнийг бид нар газраас ухаж олох ш зүгээр кинон дээр өмсдөг шиг тийм юм хийгээд өмсөж шүү дээ. Одоо тийм жижигхэн одоо карто мардо юм уугаад жинхэнэ сэлэн мэлэг бол бас бариулж болохгүй шүү дээ. Мэдээж ойлгомжтой. Мод сод одоо янз бүрийн юм бариул. Заавал сэлэн мэлэмж бариулээд авах уг шаардлагагүй шүү дээ. За яг ташуур машуурч байж бол ер нь Чингисийн үед нэгээрээ л үзчихсэн гэхэд бол Японууд тийм л юм байх таа гэж бодох байхгүй. Тэгээд Японууд ирээд суулаа урилаа. Тэгэнгүүт л одоо нэг тэр дундуур нэг 10 морьтой нөхөр хэвтүүлсэн. Тэгсэл тэндээс л нэг 20 морьтой нөхөр зүгээр хижигнэл ороод ирчихээ. Нөгөө стадионоч дундуур гараад ийшээ явж яснаа тэндээс дахиад нэг 50 морьтой нөхөр босоод ирэхээр нөгөө 20 морьтон л буцаа зугтаж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө хоёр талд нь хэвтчихсэн 50 морьтой нөхрүүд хоёр талаас нь гачраа баахан бие биенээ сэлэмжээр барьж бөө юм болоод тоглолт үзүүлээ 25 минутад дуслаа. Энэ бол Чингисийн үеийн юм одоо агуу тактик байгаа маа. Ингэж хэвтүүлж байгаа, дайснаа ингэж оруулж ирж байгаа, нам гарч байгаа байхгүй нэ. Гэхдээ энэнийг харсан Япон бол үгүй нөгөөдхийн чи видео бичлэг хийгээд зураг мургийг аваад сүйд бол.
тэрэн дотроос бас нэг нөхөр энэ Чингис байгаа ингээд хувцсүмсүүдээ тавьчих. Хажууд нь энэ өөлөн үчим явж яа гэдэг бас тавьчих. Тэр хоёртоо зураг авахулаа гэдэг тэр сато мато чи ерөөсөө салахгүй ш. Зураг авахул гэж даруулаад байх тусам $1 $2 авахулаад. Тэрнийг сонссон Япон бол оронтын тал руу цогж эхэллээ. Хүмүүс улс төрийг бохир гэж ярьдаг. Би хувьдаа улс төрийг цэвэр хийж болно гэж боддог. Хэрвээ дүрм журам зохицуулсан зүйл нь тодорхой. Улс төрд орж байгаа улсуудын одоо тэр мораль тавьдаг шаардлагууд нь тодорхой байх юм бол улс төрийг бол одоо бид нар жишээлбэл цэврээр хийж болно. Та гадны юм яриад гэсэн нэг юм асуулт ирсэн байна. Тэгэхээр би энэ дээр зүгээр хариултыг өгье гэж бодож байна. Ер нь бол энэ бол гадны юм биш шүү. Миний сайн яриад байгаа юм бол тэр Америк гэдэг орн одоо нэг 200 гаруй жилийн төвхтэй орн шүү дээ. 700 жилийн өмнө юу байсныг мэднэ үстэй Америкийн газар нутг дээр. 100 сая орчим одоо бизон бэлдсэн. Нэг хэдэн одоо энэ дээр шувууны өд татгсан. Нэг тийм модон ганцанд нэг тийм хачин юм утаа өгүүлж татсан уртсанд амьдэрсэн индианууд л голдоо байсан шүү дээ. Юу байсан энэ дээр? Африк гээд аваад үз. Бараг зарим нь модноосоо буугаагүй шахуу. Мод дамжиж өсөрсөн банан гэдсэн том навчинд орн аралсан нэг юм нөхдүүд хорхоо шавжид одоо хазуулсан. Тэр үед монголчууд юу байсан? 700 жилийн өмнө. Евразийн энэ уудмыг чинь эзэлсэн. Евразийн уудмыг эзэлсэн их бүрэн байгуулж исэн байхгүй юу? Би энэнийг тавханд хэлэх гэсэн. Тэгэхээр өнөөдөр Монгол одоо болоогүй гадны юм ярина гэдэг шоонимын шүлгэн дээр байдаг. Дэглэм журам гэдгийг Европ тэгэхэд мэдсэн юм. Төрийн сүр гэдгийг дэлхийд тэгэхэд ойлгосон юм гэж. Төрийн сүр гэдгийг харуулж, дэглэм журам гэдгийг үзүүлж. Энд чинь саях дэглэм журам шүү дээ. Их засаг гэдэг хуулиа гаргацсан тийм үү? Эзэлсэн газар бүхнээ их засгийг хэрэгжүүлж явж байсан. Өнөөдөр Америк орж ирээд 2 жил орчим болоход чадахгүй байгаа тэр Иракийг Монголын урсаад 200 жил тэр их засаг хуулийн дор захирсан. Тэгэхээр энэ бол та бидний өвөг дээдс, та бидний өмнөх үе хийж, бүтээж явсан, болгож явсан, нэрээ гаргаж явсан ийм юм аа. Тэгэхээр би хувьдаа бол энэ улс оронд энд байгаа хүмүүс одоо монголчууд энэ одоо нийгмийг үнэхээр энэ орн чинь бас хүн сайхан амьдарч болох, хүн эзэн шиг нь амьдарч болох ийм орн шүү л гэж би хувьдаа боддог. Хэдүүлээ энэ орондоо нэг эзэн шиг нь байл да. Эзэн шиг нь хүнээс нэгнээс айхаа байл. Одоо нэг тийм айдас хүйдэс нөмөрсөн, хийж байгаа ажил, авч байгаа цалин бүх юмдаа баригдсан. Гэхдээ бид нар чинь өмнөх тийм нийгмийг солих гэж л явсан шүү дээ. Одоо хэрвээ ардчил гэдэг тийм нийгэм байт юм бол одоо энэ нийгмээсээ болъё. Гүнээр олонх нь хожихгүй байгаа нийгмээс дандаа татгалзаж. Бид нар ороод их хурлын гишүүд болсон, өмнө их хурлын гишүүд яаж шийдвэр гаргаж ирсэн тэр аргаар л гаргаж эхэлсэн. Бид нар дарга нар болоод өмнө дарга нар яаж шийдвэр гаргаж ирсэн, 70 жил яаж явж ирсэн, өмнө одоо 90-96 онд яаж шийдвэр гаргаж ирсэн тэр аргаар л гаргаж эхэлсэн. Ардчил гэдэг бол юу вэ гэхээр тэр шийдвэр гаргах тэр чиглэлийг өөрчлөлтөл байгаа. Тэр шийдвэр гаргах чиглэлийг өөрчлөлтөд байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо дарга нар шийддэг байсан бол одоо ард түмэн шийддэг болно. Та бүхэн Шварценеггер гэж жүжигчин мэднэ үстэй. Одоо юу хийж байна манай хүн? Калифорнийн одоо мужийн захирагчуд. Тэр ягаад захирагч болсон бэ гэвэл өмнө нь Грей Дэвис гэж одоо захирагч байж байгаа муу ажилласан. Төсвийн одоо янз бүрийн дутагдлаас болоод тэгээд Калифорни мужид санал асуулга явуулсан. Тэнд хууль байдیں۔ Нийт сонгуульд оролцсон хүмүүсийн нь 12% нь гарын үсгээ цуглуулах юм бол тэр мужийн захирагчийг эгүүлэн татаад оронд нь одоо сонгуул явуулна гэх. 12% шүү. Их бага хувьтай. Тэнд 47 удаа тийм гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдсан. Ганц удаа одоо жишээлбэл сая Шварценеггер гарсан. Бусд үед бол бас тэр хэрэгжээгүй. Энэ ихийг өгж байгаа. Юун албан тушаалтантайгаа та нар томлоод явуулдаг, сонгоод явуулдаг. Хэн та бүхэнд ирж, хэн та бүхний өмнө үйлчилж байна? Ардчил гэдэг бол та нар шийдвэр гаргах хэрэг. Нөгөө хүүхдийн тоглоомын талбайг дарга шийддэг биш. Тэнд байгаа оршин суугчид шийдэх ёстой гэж би түрүүн хэлсэн. Энэгээр байгаа замын хажуугаар байгаа, энэгээр байгаа тэр газрын асуудлыг хэн дөхөх үү гэдгийг дарга шийддэг биш. Налаахын ард түмнээс санал асуулга асууж шийдэх ёстой. Тэхийн бол одоо та бүхэн шийднэ. Тэр орнуудад бол ихэнх орнууд одоо ардчил ямар юм руу явж байгаа нэхэр эргээд ард түмнэр шийдүүлдэг тэр юм руугаа орж байгаа. Итали металд бол Америкт ч адилхан ямар ч татврын асуудлыг жишээлбэл парламентээр шийддэг. Буулгах бол парламентээр шийднэ. Буулгах бол өсгөх бол ард түмнээс асуу.
Өнөөдөр 15% татвартай байх уу? 20 болох уу гэдгийг ард түмнээс асууж шийддэг. Эн чинь та бүхний мөнгө. Өнөөдөр тэнд Шварценеггер ганцаараа сонгогддгүй шүү дээ. 6 хүн дагаж сонгогддог, 5 хүн дагаж сонгогддог зургуулаа. Орлогч захирагчийн хүртэл сонгож байгаа. Тэ. Санхүүгийн ерөнхий нэгтлэн бодохын сонгодсон шүү дээ. Хөөе. Цагдаагийн дарга сонгодсон шүү дээ. Тэр цагдаагийн дарга гэдэг чинь тэр хүний эрхэнд хамгийн их алддаг хүн байхгүй. Хамгийн энгийн зүйл асуудаг, асууж шийддэг болсон. Одоо жишээлбэл би ингэж байж хахад танаа хүүхдийн сургуулийг засварлах шаардлага гарлаа. 2 хоног хаах гэж байна. Будаг үнэрт нь яах вэ? Та энэнийг дэмжиж гэнэ үү? Энэ үнэхээр ийм учраас зайлшгүй юм. Танаа сургуулийн хүүхдийг энэ сургуультай одоо танаа хүүхдийн сургуулийг нийлүүлэх гэж байна. Та дэмжиж гэнэ үү? Их эцгээс заавал асуу. Зүгээр л захидлаар асуу. Тэр үндсэн дээр тэр сургуулийн захирал шийдвэрээ гаргасан байна. Гэхдээ тэгжээж одоо та нар ч эрх мэдэлтэй юм шиг байх юм байгаа үү? Гэхдээ одоо их хурлд сонгогдсон их хурлын гишүүн болно ингээд хүмүүс сайхан зантай олон хүмүүс та бүхний өмнө ирнэ. Гэхдээ миний бодлоор бол тэр хүмүүсийг байнга тийм сайхан зантай л байлгамаар байна. Уг нь тийм биз? Гэхдээ сонгуулийн өмнө ч бас гоё шүү дээ. Зүгээр л инээмсэглээд асуултан цаахан хариулаад уулзыг чинь шууд гарч уулзаал энэ. Тэгдэж штэ. Би ч өөрөө их хурлын тийм гишүүн байлаа. Харин одоо бол миний хүсэл бол юу вэ гэхээр тэр нөхдүүдийг дандаа л тонголзуулж ямаар байна. За буцаага татан сонгуульд орсон хүмүүсийн 10% нь гарын үсэг зурхтал одоо будаа гэл тийм хуультай байх юм бол энд зүгээр гарын үсэг зураагүй баг тийм яриа гарахад хотоос тавьж ирэх байхгүй. Нөхдүүд юу яриад байна? Арай зурчих гэж байгаа юм биш үү? Арай цуглуулах гэж байгаа юм биш үү? Тэгээд тэр хууль гарцснаар нэг айхтар гишүүн дандаа татагдаад байдгийн байдаггүй байхгүй. Нөгөө нөхөрчөнд хурч ирэл юу болов? Миний уур тэгж хөрлөө, тэтгэвэр юм байна, цалин юм байна гэхээр одоо энэ асуудал чинь ороод ингэж хэлэлцэгдэж байна. Эдийн засаг ийм учраас болохгүй байна, тийм учраас болохгүй байна. Одоо тэр компьютерийн асуудлыг би шийдэж байгаа шүү дээ. Энэ засварыг ингэж шийднэ гэд. Одоо та нартай ирж ярьдаг байхгүй. Зүгээр л нэг л ийм л нөхөр. Тэгсээр хагаад муу ажиллах юм бол солиод явуулахгүй дахиад боломж байна. Тэгэхээр энэ ардчилсан нийгэмд бол ард түмний шүүх гэдэг бол өдөр бүр ажиллаж явах ёстой. Та нар боддоо 4 жилд нэг удаа л ард түмний шүүх ажиллаж байна. Тэр нь тэгээ хэр шудраг болдгийг би сайн мэдэхгүй. Тэр шүүх ажиллаад Монголд шүүх 4 жилд нэг ажилладаг вэ гэдэг бол. За. Хэрэг нэг л удаа авч хэлцдэг. Нөгөө гэмт хэрэг юу болох вэ? Одоо Налаахын шүүх, Улаанбаатарт байгаа шүүх, Дүүргийн шүүх 4 жилд нэг л удаа хуралдаг л. Нэг л удаа гэмт хэрэгтний тухай авч ярив. Үгүй чи замаалдсан болно үсттэй. Тэгээд дарга нараа авч хэлцдэг, дарга нартайгаа хариуцлага тооцдог, асуудал шийдүүлдэг тэр механизмууд ягаад бий болдоггүй? Ямар учраас Монголд зарим хуулиудыг одоо тэр референдумаар шийдэж болдоггүй? Иймэрхүү байдлаар бидний гол алдаа бол бид нар дахиад л өмнөх үеийнхэн шигээ дарга нарын нийгэм байгуулах гэсэн учраас бид алдсан. Бид ард түмний эрх ашигын төлөө үйлчилдэг нийгэм биш. Бид нар цөөнх болсон учраас бид алдаж байгаа. Тэгээд бие тоогоо дарга болоод, дарга царайлаад, бас завгүй болоод тийм ээ. Тэгээд тэр лөө очиж шигдэж суусан. 96 оны үед чинь бид нар олуулаа байсан байж шүү дээ. Та нарын дунд гүйлдэж шүлсээрээ зарлал нааж хүмүүс ингэж зовж гэн, ингэж зүдэрч гэн гэж та бүхний дуу хоолой болж явж байсан. Дараа нь тэнд очиод тэр дуу хоолой болдог, тэр ярьж явж байсан юм харамсалтай нь мартсан байна. Хамгийн гол нь мартахтай биш тэр механизмыг тавьж чадаагүй. Бидний алдаа энэ л байсан. Бидний гол алдаа. Тэгэхээр үнэхээр ийм асуулт бол гарч байгаа маа. 1990 оноос хойш Америкт өмнө нь 1990 оноос өмнө 7 Монгол байсан. Одоо бол 10,000 Монгол болсон байна. За өмнө Солонгост байгаа монголчуудын тоол 30-аад мянга болж байна. Европт байгаа нь 20-аад мянга болж байна. Ер нь монголчууд нэг 70-аас 100 мянган хүн бол гадаадд сурч ажиллаж амьдарч байна.
Тэгээ үнэхээр тэр хүмүүс нэг явахдаа арай гэж нэг виз гаргуулад юм уу те. Нэг байр маяа зараад нэг 5 сая төгрөгөөр визийг хахуулдаж олж аваад нэг юм явдаг. Тэнд очиод виз нь харалдаг. Виз нь харалдаг учраас тэнд өөдтэй ажил хийж чаддаггүй. Хамгийн одоо цалин багтаа ажил хийдэг. Би тэнд очиод харж байхад бол тийшээ гараад хүмүүс нэг сайхан амьдарч гин гэж битгий бодороо. Наашаа нэг хэдэн төгрөг явуулахын тулд таны хүүхдүүд, таны ах дүү нар бол үнэхээр зовж. Тэнд $1000 одоо сарын ажил хийлэхдээ 500-а байрандаа өгчнө. 100-а машиныхаа даатгалд өгчнө. 300-а хоол ундандаа өгчнө. Тэгээд одоо үлдчихэж байгааг нь хаанаа барих юм бэ? Тэнд зүгээр л гуанзны одоо тэр ширээ арчаал зүгээр хөлсөн урсаад гялцаад байгаа хөөрхий. Одоо чи юу хийж исэн бэ гэдээ асуухаар би 1-р эмнэлэгт эмч хийж исэн гэж. Тэр сайхан эрдэмтэй мэрэгжилтэй тэр улсууд тэнд гараад тэгэж ажиллаж яваа. Тэгээд эргэж ирч чадхаа байсан. Ягаад гэвэл эргээд ирэх юм бол Америкийн хэлээр гарвал та буцаж орох хэрэггүй. Дахиж танд виз олдохгүй. Тэгэхээр тэнд бүр зүгээр л цөлөгдсөн юм шиг тэгэл тэнд байж дээ. Нэг утсаар яриад байж байгаа үстэй ихэнхдээ. Миний бодлоор бол энэ 10,000 монголчуудын асуудал бол 6 сая Мексикийн асуудал биш л байхгүй. Зүгээр л энэ асуудлыг шийдэхэд бол Америкийн төр засаг захиргаатаа одоо тэр шийддэг аргаар нь ажиллахад бол боломжтой зүйл гэж би хувьдаа боддог. Энийг тэр ерөнхийлөгч шийдэхгүй. Энийг зүгээр л жирийн одоо манайхаар бол их хурлын гишүүн, конгрессийн нэг гишүүн, сенатын гишүүн асуудал оруулаад нэг бийл одоо нэг хууль санаачилж оруулаад энэ одоо Монголын хувьд энэ ийм учраас Монголын 10,000 асуудлыг шийдъя гэж ингэхэд болно. Сая Америкийн ерөнхийлөгч Буш нэг хууль оруулсан л да. Тэгээд тэр нь жоохон юутай байгаа, маргаантай байгаа. Тэр хуулиар бол хэдэн оноос өмнө байна да 2002 оноос өмнө байна уу гарсан хүмүүсийг одоо хууль ёсны болгох. Хууль ёсны гэдэг нь бол ажиллах хэрэгтэй л болж байгаа. Тэгээ ажиллах хэрэгтэй ирж очдог болчих юм бол сайхан шүү дээ. Тэгээ тэднэрт юу гэж ойлгуулах ёстой вэ гэхээр та нар Монгол руу явуулж байгаа энэ зээл тусламж гэдэг юм явуулаад байна. Энэ чинь үнэхээр бас зориул дээрээ зарцуулагдаж чадахгүй байна. Ихэнх нь гадагшаа явчихна, ихэнх нь Монголд ашиг болохгүй байна. Харин Монголоос 10,000 хүн Америкт ажиллана гэдэг бол жилдээ бараг $30 сая хөрөнгө оруулалт Монгол руу хийж байгаа. Гэхдээ зүгээр л энэнийг маань л та нар тэд нар хууль ёсны дагуу гайгүй цалинтай ажил олоод хийчих. Тийм л статустай болгочих. Тэд нар маань ирж очдог болдог. Ингэх юм бол энэ бол хамаагүй том хөрөнгө оруулалт болно. Тэнд 10,000 шүү тийм үү? 20,000-аараа гараад дахиад 5,000 нь буцаад ирэх тийм үү? Тийм ээ 20,000-аараа гараад 5,000 нь буцаж ирнэ. Ерөөсөө нэг 7-8 жил ер нь тэнд очиод нэг хүн ажиллаад 7-8 жил болоод тэгээд ер нь нутг руугаа явъя гэж бодд юм байл. Зарим нь өөр тодорхой зорилготой. За нэг байрны мөнгө хийгээл буцаач гэдэг юм уу? Ер нь тэгээ монумент энэ төр бол тэнд амьдрын байна одоо удаан байна энэ төр гэдэг бол хэцүү юм бэлээ. Хилээсээ гараал тэгэл ерөөсөө хилээсээ гараал бол нутгаа санана. Би одоо энэ тэрэлжийн голоос нэг 12 ширхэг боодогны чулуу авчивсан. Тэргээр одоо хаяа нэг бетанд мах гэж ингэж нөгөөтгөө улаасгаж хаяа нэг иддэг нэг тийм ажилтаа. Тэр мөрний ч одоо тэр хавийн хотын монголчууд мэдсэн элбгээ дарга боодогныхоо чулуу өггээд бүр хойноос нь чулуутаагаа хөөцөлдөж явдаг нэг ийм ажил нэмэгдсэн сүүлийн үед. Гэхдээ нэрээ шүү. Бүр нөгөөдөл чинь хөлс мөлс нь гарцсан нутгийн чулуу энэ төр гэсэн бүр долоож өрцөн та бидний бараг харахгүй байгаа тэрний чинь күлхгцэн энэ төр сууж шít. Тий, тэгтлээ Монголоос андаг. Нөгөө цас орвол ёстой чичир чонж зүүдэлдэг улсууд чинь тэнд байдаг байхгүй. Би тэр нэгдсэн үндэсний байгууллагад ороод ажиллаж байсан тэрний шугам руу орж ажиллана гэдэг бол өөрөө хэцүү. Мэдээж таньдаг одоо миний багшаар дамжуулж би орж ажиллаж байсан. Тэгээд орж ажиллаж байхдаа дараа нь үнэхээр өөрийгөө бодвол нэгдсэн үндэсний байгууллагад ажилладаг ийм тийм гээд дараа нь ч бас одоо дээшээ доошоо явах энэ төр гэсэн юм мөрөөдөөд тэгээд одоо Афганистан, Ангол одоо хэний тухай одоо юу ч юм далаад гарцгүй орон Казахстаны тухай яриад сууж иж болох л байсан. Гэхдээ нэг л сэтгэл төрөхгүй байгаа. Нэг л тийм нэг л юм бэлбийгээл. Тэ. Би Монгол руугаа л очих ёстой. Тэрний чи энэнийг Монголд аваач хийчих юмсан. Бүгд л ингэж ярьж явдаг юм аа. Тийм учраас тэр хүмүүсээ эргэж ирдэг тийм боломжтой болох те төр засаг болоод ажиллахад бол болохгүй юм байхгүй л. Хуу нам зас мянганы замын суурийг тавьсан танаа нам гарвал үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэж асуусан байна. Нөгөө нүүхүү үлдэхүү гэдэг шиг асууж байна одоо. Энх туяа гэж хүн асуусан байна. Тэгэхээр ийм юм аа. Үргэлжлүүлэх үү, зогсоох уу да биш. Ер нь бол би түрүүн хэлсэн. Бид нар бол стандартын асуудлыг л чангалах хэрэгтэй. Аль ч засгийн газар. Тийм ээ. Зам 50 Монгол улсын нэрээр орж ирж байгаа энэ их $1 хөрөнгөөр тавигдж байгаа зам стандартын дагуу байх хэрэгтэй. Түүнээс биш 2 жилийн дараагаар дороос нь одоо нойтон гарч ирэл тэгээ зам нь овоогоод нэг юм тэмээний бөхшиг юм болоод тэгэл тойрч тавхиал цоороод байдаг.
Тэгээд овоогоо цоороод ирэхээр уг нь яадаг вэ гэхээр одоо тэн дээр стандарт очиж чангардаг байхгүй. Энд тавьсан зам чинь хөө энд тавьсан замтай яг ижилхэн энд тавихаар энэ доогуур нь усны одоо тийм судал явж байгаа учраас энд зам ингээд энэ шүү. Энд одоо замыг тавихтаа хэдүүлээ 10 одоо сантиметрийн хүчлэлт хийдэг биш 30-ыг хийн. Дор нь элсийн 60 хийдэг биш 70 хийн гэж стандартын чангаар сайжруулж өгдөг. Тэгжээж нөгөө зам чинь 20 жилийн настай зам болдог. Ерөөсөө тэрнийг л үзээд явж идэг. Нэг юм буруу боллоо гэхтэл тэр стандарт өөрөө чангарч идэг л тийм л зүйл. Тэгэхээр тэгж хийх юм бол тэгж одоо харж тэр замын үйлчлэгээ тэр бүхэнд хандах юм бол энэ бүхэн болно. Тэгэхээр бидний одоо хамгийн гол нь одоо үргэлжлүүлэх зогсоохтой биш хамгийн чухал юм бол юу вэ гэхээр тэр баталгаа тэр стандартыг л бариулах хэрэгтэй. Татварын талаар таны бодол юу вэ гэж байна. Яг үнэхээр нэг ийм юм байгаамаа. Одоо би энд гарч ирээ татварыг 10% бууруулна, 5% бууруулна энэ төр гэж яриад жишээлбэл одоо улс орныг бид нар удирдаад за манай одоо эдийн засаг 3% өслөө, 6% өслөө гэж ингэж ярих юм бол Монгол хизээч хөгжихгүй. Ийм сэтгэхгүйгээр бид нар хөгжлийн асуудал хандаад бол явахгүй. Өнөөдөр Монгол 6% өсдөг бишээ. 1 тэрбум долларын хөрөнгө үйлдвэрлэдэг бол 4 жилийн дараа 2 тэрбум байх хэрэгтэй. Өнөөдөр Өмнөд Солонгос гэдэг харьцангуй баян орн болчиход байна, хөгжилтэй орн. Тэгэхэд нэг хүнд ноогддог одоо дотоодын нийт бүтээгдэхүүн $12,000. Тэгсэн ямар зорилт тавьж яах гэхээр 8 жилийн дотор түүнийг нэг дахин нэмэгдүүлнэ гэж. 24,000 болгоно гэж байна. Дэлхийн өнөөдөр хамгийн баян орн 38-39 мянга байгаа. За тэр 38-39 мянга руу одоо жишээлбэл бид нар нэг дахинаар нэмэгдүүлээд зүтгээд байхад 30 хэдэн жилийн асуудал байгаа байхгүй юу? Зөвхөн 50% жилд эдийн засгийн 5 биш 50%-аар за 5%-аар биш 50%-аар өсгөл 60 хэдэн жилийн асуудал байна шүү дээ. Яана тийм хэмжээний төвшөнд ийм маягийн сэтгэхгүйгээр бид нар бол яваад бүтэхгүй татварын асуудал. Би бол ингэж боддог. Жишээлбэл намайг одоо тэнд их хурлд байж хахад Эрдэнэтээс 1998 онд авахар тооцсон татвар 150 сая төгрөг байсан. Эрдэнэт үйлдвэрээс. Ягаад гэвэл Эрдэнэт үйлдвэрийн 1 тонн зэсийнх нь 1300 болоод дэлхийд одоо хамгийн байгаагүй доод түвшиндээ унсан. Одоо 2200 байна. 1 тонн. Одоо энэ бол алтан үе байгаа байхгүй юу? Зөвхөн 2004 оны төсөв харсан чинь 50 тэрбум төгрөг Эрдэнэтээс орно гэсэн байна. Хөөе. Одоо энэ үүцээ задлсан шиг хурдан задлах хэрэгтэй. Одоо энэ оюу толгой гэдэг Эрдэнэтээс 2 дахин том үйлдвэр байна. Тэнд төрийн хамгийн гол асуудал бол миний яриад байгаа юм бол би зарим хүмүүстэй ярьж байгаа хувьсгал намын улсууч хэлдэг санаа. Тэнд энэ оюу толгойг үнэхээр тийм мундаг нөөцтэй юм бол тэнд орохт нь тэр хувийн компани 100% эзэмшилдэг гэж болохгүй ш. Төрийн оролцоо заавал байх хэрэгтэй. Төр заавал ноогдлоо шиг авдаг байх хэрэгтэй. Эрдэнэтээс 2 дахин их юм бол оюу толгойгоос жилдээ 100 тэрбум төгрөг авъя. За 150 тэрбум нь хүрээд ирлээ. Алтны компаниуд дээр өөттөөхөн төрийн оролцоог оруулаад хуулиар ярьж байгаа шахаж байгаа. Ерөөсөө манад бол энэ шорон ордноос алт болоод олборлоход өөрөө ашигтай байгаа учраас ямар ч компани орж ирнэ. Гомдоод байх юм байхгүй. Төрийн оролцоо наадлууч орно. 10% орно, 40% орно. Төр худалдаж авна гэж байгаа. Хүчилж байгаад алтны компаниуд дээр төрийн оролцоо хийж. Тэрнээс миний бодлоор бол ингээд түүхэд бол хэдэн тэрбумаар нь цуглуулж болно. Тийм ээ? Ингэсэн байгаа тохиолдолд дахиад өөр нүүрсний урхаа дахиад өөр юмнууд нээгдэг. Тэнд дахиад орвол. Хамгийн гол нь ингэсэн байгаа тохиолдолд юу вэ гэхээр одоо нөгөө аж ахуйн нэгжийн татвар чинь юу болж хувирх вэ? Заавал аж ахуйн нэгжийн татвар төл чи 15%-ийг төл 40%-ийг төл чи төлсөнгүй чи бултлаа гэд баахан татварын байцаагчдад одоо очиж янз бүрийн юм ярьдаг тийм нийгэм ингэж явахаа болиё л. 5% татвартай яагаад байж болдгүй? Зарим үйлдвэрлэл татваргүй яагаад байж болдгүй? Хамгийн гол нь өөрийнхөө өнөөдрийн байгаа баялагийг нь хөгжлийнхэн дээр хурдан ашиглах хэрэгтэй. Энэ өндөр хөгжилтэй улс орнуудыг харж байхад одоо газрын баялагаа ашиглаж байгаа улс орн бараг байхгүй. Жишээлбэл Америк бол өөрийнхөө нутаг дэвсгэр дээр газрын баялаг ашигласан үйлдвэрлэл байгуулахыг хориглодог. Дэлхийд номер 1 баялагтай орн. Тэр Сингапур, Хонконг, Швейцар, Мэлцар бол ямар ч баялаг байхгүй. Япон энтрийг та бүхэн хар. Хөгжөөд болж л байна. Хөгжлийн тийм төвшөнд очиход бол заавал одоо юм ухаад авах шаардлагагүй. Өнөөдөр бол бидэнд юм авах хэрэгтэй байна. Тийм байгаа биз? Тэрнээс юм ухаж байгаа бол хөрөнгө оруулалт хийж байгаа бол тиймэрхүү байдлаар бодлого явуулахад бол татвар дээр шал өөр бодлого явуулж байна. Иймэрхүү маягийн асуудлаар иймэрхүү зүйлд одоо хөгжлийн асуудалд ингэж л хандахгүй бол бид нар бол явахгүй нэ. Монголын их сургууль бол Харвардын их сургууль шиг болохын тулд юу хэрэгтэй вэ? Танд Харвардд сурахад хэцүү зүйл тулгарч байсан уу гэж байна. Мэдээж хэцүү зүйл тулгарч байсан. Хамгийн хэцүү нь бол би ерөөсөө тэр 90 оноос 2000 он хүртэл нөгөө баг хурлын гишүүн, их хурлын гишүүн тэгээ янз бүрийн ажил гэж яваад ерөөсөө нэг хүнд сурталтан нөхөр болж хувирсан баг.
Тэнд очиод над нэг хэцүү юм бол жирийн хүн болох гэж би жоохон зовсон. Вэрээс нэг тийм хоолооны өнгөч хүртэл нэг тийм дарга өнгөтэй. Сэтгэдэг нь нэг тийм дарга маягтай. Тэнд маань ер нь хэн байх бол тэднэрт ямар ч хамаагүй шүү. Надтай тэр Эквадорын ерөнхийлөгч байсан хүн цуг байж лээ. Дэлхийн банкнд одоо газрын дараагаар ажиллаж исэн хүн байж л байна. Тэр одоо карьерийнхаа дунд хүрсэн хүмүүс цаашаа карьерээ нэмэгдүүлэхийн тулд л одоо сургадаг тийм програм байгаа. 1 жилийн сургалт мастер өгнө л гэж байгаа. Айгүй сайхан програм. Үнэхээр нүддэг. Мэдээж надад хэцүү байсан. Эхний 2-3 сар бол одоо үнэхээр толгой татахгүй л одоо ажиллахаас өөр аргагүй. Тэгээ ганцаараа байсан учраас надад туслах хүн байхгүй. Мэдээж тэнд хуулн барин бие биенээсээ юм аавна гэсэн ийм ойлголт байдаггүй. Тэгээ заримдаа ч за ер нь барахгүй юм байна да. За одоо яандаа гэж бодоод тэгж байгаа л зүгээр тэгээд нөгөө элбэгд орж хаарууд явлаа гэдэг их олон юм яриад байсан. Төгсөөгүй хөөгдөд ирсэн байх шүү. Одоо хингүүлийн чи одоо улс үндэстэн даяар одоо тийм одоо шоолуулна үстэй тийм. Тэр чирээсээ нойр хөрөхгүй байгаа юм чи. Нэг 3 сар үдсний дараагаар бол гайгүй болоод эхнийхээ семестрийг давсан. Цаашаа бол зүгээр уйсан мөр шиг явж өгсөн. Тэгэхээр Монголын их сургуулиудыг жишээлбэл тийм их сургуулийн зэрэгэлд хүргье гэх юм бол бид нар өөрсдийнхөө их сургуулиуд дээр мэдээж ажиллах ёстой. Бидний ажил хийх юмнууд их бий. Миний бодлоор бол боловсрол хийх хэд хэдэн шинжил хэрэгтэй. Монгол улс хамгийн том боловсролыг экспортлдог орн болж болно. Австрали гэж орн бий. Австрали хэдүүлээ одоо үйлдвэрлэл гуйж явахаар боловсролыг гуйж явъя. Тэр Харвардын их сургууль жишээлбэл Монголд орж ирээ салбараа нээчих. Дэлхий дээр байдаг тэр ихтэй сургуулиуд, Европын их сургуулиуд Монголд зарим нь орж ирээ салбараа нээчих. Энэ дарга нарт өгөөд байгаа газараа тэр сургуулиудад өгнө гэж төр шийдчихье. Тэгээд тэн дээр дэд бүтцийг бүрдүүлээд өг. Ингээд та нар ороод ирээч. Энэ номхон далаа давж нисч тэнд очиж сурахын тулд замын зардал $3,000 толдог бол хойноос орж ирж байгаа Оросын оюутнууд $30 вагонд суугаад ороод ирнэ. 100 дахин хямдхан. Монголд ирээд одоо нэг өрөө байр хөлсдөд налаахад суухад ямар үнэтэй. Улаанбаатарт ямар үнэтэй. Тэнд чи нэг өрөө байранд суухад $800, энд суухад $80, дахиад 100 дахин хямд. Гэтэл энд чинь тэрэнд явъя, сурыг, үзье, тэр дипломыг авъя, тэрний сургалтанд хамрагдъя гэсэн хэдэн сая хүн байна. Гэхдээ энэ Оросууд наашаа ирээ сургалт. Монголчууд, Монголын сайхан хүүхдүүд газар дээрээ сургалт. Эх орондоо байж байгаа дэлхийн чанартай боловсрал авгалт. Тэгээд тэр Австрали гэдэг орнд жишээлбэл Индонезиас 40,000 оюутан жил бүр ирж сурдаг. Тэр 40,000 оюутан жил бүр Австралийн эдийн засаг $7 тэрбум оруулж байгаа. $7 тэрбум. Гэхдээ Монголын нэр хүнд мөн гялалцтал өснө. Монгол тэргүүн зэргийн боловсрол экспортлдог орн болно. Тэгж энэ бүс нутагтаа яригдъя. Бид нар чи ардчил мардчил гэдээ бас л нэлээд зовлоо шүү дээ. Одоо бид нар нүүр бардам хүмүүстэй ярих боломжтой орн байхгүй. Хөөе бид нар чинь дотроон дайнгуу гаднаа дайсангүй ийм орн шүү. Бид нар тэр Америкт яриад байдаг та нарын тэр Иракт хийх гэж зовоод байгаа ардчлалыг чинь бид нар ганц цус урсгалгүйгээр та нараас ерөөсө тусламж дэмжлэг авалгүйгээр хийчихэд байгаа шүү. Одоо та нар нэг харсан шиг хараач. Зүгээр л марагийн эрхтэй байхгүй юу? Монгол хэдий жижигч гэсэн бид нар тэнд эрх чөлөөний арал байж чадна. Бид нар тэнд хөгжил дэвшлийн одоо луужин байж чадна гэдээ яриач. Өөдөөс чинь юу хөө? Монгол хүүтэн гэсэн гэж хэлээ. Тэгэхээр дагуулаад манайх хүүтэн за мөч хөлдөж өвөх шахан шүү дээ хөөгээд. Тэгж ярьж болохгүй шүү дээ. Би олон газар лекц уншиж явж байсан. Хүүтэн гэлөө. Тий, хүүтэн шүү. Гэхдээ тэр хүүтэн чинь 3 сар байдаг. Хүч танаа энэ далайн ойролцоо байгаа хүүтэн шиг хүүтэн бишээ. Танаа энд 7 градус хүртэл тийм ээ манай тэнд байдаг 40 хэдтэй бараг ижилхэн. Танаа энэ чинь нөгөө чиглэг уур амьсгалтай учраас жоохон хүүтрээд ирэхээр л зүгээр өстө хавирга нефт үлээдэг. Манай тэнд бол зүгээр л хүүтэн зүгээр хуураа учраас чимчгнээл зүгээр л үнсээд байх шиг л нэг л ийм л юм. Ингэж орноо. Ингэж улс орноо мандуулж ярьж явах хэрэгтэй. За юу дээрээ хөхтөнгөртэй цав цагаан цастаа. Тэгээд дараа нь яста янзын гой хавар болно.
Одоо тийм ээ хүм бүхэн одоо хувцсан мувцсан нэмэгрээл тэгэл цэцэг навч юу яагаад гоё ярьж болно шүү дээ тэрний чи. Дараа нь гоё зум болно тийм үү 3 сар хүүх хачин гоё зум. Дараа нь намар гэж ямар гоё вэ? Тэр бусд оронд чи одоо намарчулж байгаа нь мэддэхгүй, хаварчулж байгаа нь мэддэхгүй. Нэг л тийм тэнгэр бүйдээсэн үгүй энэ орчлонгийн сайхныг мэдэх боломж тэнд алга байна шүү. Монголд оч тэр жилийн дөрвөн улирлыг үзээч та нар. Үгүй ингэж тийм ээ. Одоо юу гэдг өөдөөс бас ингэж асуун унтраах гэх хол гэлээ үү гэд. Их хол гэсэн. Танаас ч одоо бүр ертөнцийн мухар гэв үстэй. Ерөөсөө энэ дэлхийн том байгууллагуудын дүгнэлтэнд одоо жишээлбэл ингэж бичсэн байдаг голдуу. Монголд хүртэл хэрэгжсэн гэж. Тэр юу гэсэн үг вэ? Бүр одоо за энэ Монголд хүртсэн байвал юу гэх вэ гэхээр за тэрнээс цааш газар алгал гэж ойлгодог байхгүй юу? Тэгэхээр тэрэнд бол хүрхийн аргагүй одоо тийм хол гэж ойлгож. Тэгэхээр юу те хэлж өгөөч дэлхий одоо хятадыг бүгдээрээ мэднэ. Бээжингээс ерөөсөө цаг 30 минут нисдэг шүү дээ. Тэ бүхөө бүр нүдэн орой дээр цаг 30 үгүй тий цаг 30 минут. Тэ Солонгосоос ерөөсөө 4 цаг ниснэ. Осакагаас бол 5 цаг ниснэ. Оо манайч шууд Германаас нислэгтэй шүү дээ гэл ингээл. Монголын тухай сурталчилгаа бол гадагшаа их муу сурталчилгаанууд явдаг. Тэгээд мэдээж л нөгөө юу вэ? Нөгөө заарс гарлаа. Одоо тэгэл тэр заарс гарлаа гэдгийг хичнээн сүртэй мэдээлнэ. Тэгээ заарс ариллаа гэдгээ сайн мэдээлж өгдөг байхгүй юу? Заарс гараад тэр хэд яасан ч юм мэд, арилсан ч юм уу бүүмэд. Ерөөсөө тэгэл хэдэн одоо сая доллар чинь орж ирэхэ болчихж байгаа байхгүй. Заарс гэсэн дээр би зүгээр боловсрал гэсэнтэй холбоод ганц зүйл хэлье. Манай боловсролын юм юундаа одоо хэцүү байдаг вэ гэхээр дунд сургуулиудын боловсрол нэг гологддог. Ихтэй сургууль руу ороод ирэхээр боловсрол гологдож. Тэр нь юу вэ гэхээр зүгээр л амьдралаас тасархаа. Жишээлбэл тэнд одоо засгийн газар бодлого хэрэгжүүлээ, банкны реформын бодлого хийлээ, болсонгүй унлаа, огцорлоо, элбэгдорж засгийн газар ихэд Монголын тэр нийгмийн ухааны оюутнууд тэр тухайд одоо цаас бичиж профессорууд тэр тухай ярьж явах хэрэгтэй байхгүй. Энэ зөв хийв үү, буруу хийв үү? Гэтэл манай зөв буруу хэн шийдэж байна? Улс төрчид их хурл сонгогдсон тэр тавааршууд өөрсдийн явцуу эрх ашгаараа шийдэж байна. Өнөөдөр Ирак дан хийсэн буруу юу үгүй юу гэдгийг тэнд жишээлбэл телевизээр хэдэн мянган хэдэн зуун сувгаар юу гэж ярьж байна. Тэр том эрдэмтэд хоорондоо ярьж байна. Сэтгүүлчид ярьж байна. Оюутнууд ярьж байна. Эрдэм шинжилгээний хурал явж байна. Яг амьдралыг дагаж явж байна. Одоо миний бодлоор бол анагаах ухааны их сургууль жоохон юунд ойрхон байх. Амьдралд ойрхон байх. Одоо ханаа тусвал анилгийн өгнө гэдэг ингээд ярьдаг л байх гэж бодож байна. Тэгээ энэ улс төрчин тэр чигээрээ ханаа туссан байна шүү дээ. Заарс дүүрэн байна. Гэхдээ сонгуулийн хууль өөрчлөх үү барих уу гэдгийг чинь их хурлын гишүүд ярьж байд юм уу? Ард түмэн ярьж байд. Тэр оюутнууд ярьж байд. Ямар сонгуулийн систем Монгол зүгээр вэ? Тэр бүх одоо улс орнуудад хэрэгжсэн юмнуудыг судалсан том профессорууд яриа сууж байд. А тэднийхээ санал бодлыг нөгөөдүүлэн сонсч байд. Хэвлэл мэдээлэл нь чөлөөт. Тэр хүмүүс чинь тэр сайн санал бодол, тэр сайн судалгаа гарч байд. Гэхдээ таны тэр хүүхэд огтуд ч одоо улс төрд орын яа юм хийгээвэл энэ амьдрал дотор асуудал шийдэх гэж байгаа юм байгаа үст. Тэгээд тасархаа 10 жилийн өмнө зааж байсан, 20 жилийн өмнө зааж байсан юм аа л нэг нөхөр заагаал зогсоод байдаг. Гэтэл амьдрал чинь шал өөрчлөгдлөө. Тэгэхээр амьдралтай бидний энэ боловсрол бидний энэ явуулж байгаа юм яг энэ амьдралыг дагсан ийм юмгүйгээр явахгүй. Өнөөдөр жишээлбэл Монголд тэр шонхор шувууны хэрэг гээд гарч ирсэн. Тэр хэргийг Монголын ихтэй сургууль дээр ярьж байгаа юм байхгүй. Тэгтэл Вашингтоны их сургууль дээр одоо заадаг шүү дээ тэрний тухай. Вашингтоны их сургуулиас нэг профессор ирээд тэр кейсийг одоо бичээд Монгол шонхор шувууны хэрэг гэж гарчээ. Аалан парот гэж нэг нөхөр очижээ. Тэр ч одоо 30 хэдэн хуудас юм бичсэн байна. Тэгээ Монголын шүүх ингэж авч хэлжээ. Хэвлэл мэдээлэл нь ингэж ярьжээ. Өмгөөлөгч нь ингэж ярьжээ. За энэ дээр дүгнэлт гарганаа хөө л гэж. Хөөе тэрнийг манад юу ярьдгийг бол бүү мэд. Гэхдээ яг л ингэж л явдаг. Заарс гэдэг ингээд дэлхийн тэр анагаах ухааны сургуулиуд юу ярьж байна? Энэний одоо тэр вирус нь хаана байна? Ямар учиртай юм те? Тэр ДНХ-ний дотор найл учраа судалгаа хийгээд оюутнууд нь яриа, профессорууд нь яриад вакцины яаж бий болох вэ? Нидерландд ямар шатандаа явж байна? Японд ямар шатандаа явж байна? Тэр ямар учраас идэлдэг, ямар учраас одоо тэр уушг нь одоо ингэж юу яадгийн тэргээ бүгдийг гаргаад яриа сууж. Гэхдээ ингэж боловсрал гэдэг бол ийм байгаа тохиолдолд бол би боловсрал болж чадна гэж боддог. Тэгээ Монгол бол тэр боловсралыг экспортлдог үнэхээр том орн болох юм боломжтой. Би энэ бүх намууд, бүх хүмүүс, бүх улс төрчид жишээлбэл энэ тухай ярьдаг байгаасаа.
Тэгээд өшөө нэг зүйл бол тэр хүүхдүүдийн одоо сургуульд ордог тэр цагийг бид нар сайхан хэмнэмээр байна. Одоо та айгүй бол бодож байгаа. За охиноо би гадаад хэлний дээд сургуульд оруулъя. Франц хэлний сургуульд оруулъя гэдэг. Хей. Одоо дэлхийд бол тогтцсон бол 6 настайгаас эхэлж хүүхэд сургуульд орж байгаа. Тэгээд би бол одоо манай хүү бол бүр 4-төөгөө ордог. Тэр 4-төөгөө free school гэдэг 4-төөгөө орж байна л. Маань бол 8-т орж ийлээ шүү дээ. Зүнж өгж байгаа юм одоо А Б гэдсэн одоо зүгээр тэгээд сахлан ургах шахс юм тэнд явж идэг. Гэхдээ нэрээ энэ бол одоогийн хүүхдүүдтэй харьцуулахад нэрээ ичмээр юм шүү. 6 руу ордог тэр дэлхийн нийтээр явж байгаа тэр жишгрүүл хурдан явъя л да. Тэрлүү бид нар тэртээ тэргүүл нийлж байгаа юм чи. Тэгэл тэр 1-ээс 4 дугаар анги бага анги 4-өөс 10 дугаар анги дунд анги 10-аас 12 дугаар анги дээд анги гэд миний бодлоор бол 1-ээс 10 дугаар ангид нь үздэг юмыг сайн шахаж өгөөд 10-аас 12 дугаар ангид нь яах ёстой. Миний бодлоор бол хүүхдүүдээс асуугаад за чи ямар хэл судалмаар байна гэж асуугаад тэгээ хэлээр нь ангилаад би англи хэл сурмаар байна, би япон хэл сурмаар байна гэхээр 10-аас 12 дугаар ангид нь одоо хэлийг өстой зөвхөн хэл заах хэрэгтэй. Зөвхөн хэл заа. Тэгээд тэр дунд сургууль төгсөхдөө таны хүүхэд гайхамшигтай хэлтэй болж төгснө. Би 1 жилийн дотор тэр Харвард гэдэг сургуулийн одоо шаарддаг хэлний төвшин хангасан. Хөөе тэгэхэд таны 15 та хүүхэд 17 та хүүхэд хангахгүй яадаг 2 жил сурахад. Дэлхийд өнөөдөр та хүүхдээ сайн хүн болгоод сайн боловсралтай болгоёг бол 3 юм хэрэгтэй. Хөрөвдөг байхын тулд хаанч очсон нүүр улаадаггүй байхын тулд таны хүүхэд. Тэр нь юу вэ гэвэл нэгдүгээр хэл. Англи хэлгүй бол та хаанч явахгүй таны хүүхэд. Тэр хөрөвдөг дэлхий дээр хөрөвдөг тэр шаардлагын 1 номер жагсаж байгаа тэр шаардлагыг хэдүүлээ 12 дугаар анги төгсөлтөнд шууд хийгээд өгье л дээ. Энэний өмнө надтай уулзсан хүүхдүүд надад бичгээр өгж байсан 12 дугаар анги гэдээ бодсон их удаан юм шиг байсан чинь яг таны ярьснаар хийвэл ёстой ашигтай юм байна шүү дээ гэж. Үнэхээр ашигтай байхгүй яадгийн. Гадаад хэлний дээд сургуульд хэл сурж байгаа, англи хэл сурж байгаа 4 жил сурж 400 мянган төгрөг жилээр төлж 4 жил тэр хүүхдийн цагийг яах гэж шатааж байгаа. Гарахт нь англи хэлтэй болгоод одоо тэр хүүхэд техникийн их сургуульд орох. Энэ бол иймэрхүү маягийн өөрчлөлтүүдийг бид нар бол маш хурдан хийх хэрэгтэй. Одоо ингэж удаал тэгээд надаагаад ингэж суугаад байж нэрэ болмооргүй байна. Тэгэхгүй бол энэ хүүхдүүд чинь энэ хойч үе чинь та бүхэнд гомдон ш. Биднэрт гомдно. Тэгээд бид нар өөр асуудлаар жишээлбэл хөгжил энтер гэж яриад ингээд зогсоод байх юм бол хэцүү болно. Тэгээд Монгол улс хөгжихийн тулд нэгэнт хөгжлийн тухай ярьж байгаа учраас хөгжихийн тулд яах ёстой гэж бодож байна. Миний бодлоор бол хөгжихийн тулд хамгийн одоо эрэлттэй байгаа, хамгийн хурдтай хөгжиж байгаа тэр салбаруудыг л барьж авах хэрэгтэй. Ерөөсөө ямар салбар хамгийн хурдтай хөгжиж байна? Ингээд дэлхийд дээгүүр хайгаад үз. Тэгсэн чинь хамгийн хурдтай хөгжиж байгаа салбар бол энэ софтверийн үйлдвэрлэл байна. Энэ бол Монголын хувьд баг зах хязгааргүй мэт зах зээл байна. Зөвхөн энэ дээр Монголын эдийн засаг хэд дахин босч ирж болно. Орос хэлээр софтверүүд үйлдвэрлэхэд бол Оросын зах зээл хангалттай. Софтвер гэж би юу хэлж байна? Нөгөө тэр саяын тушаал шийдвэр нөгөө гардаг юмнууд нөгөө одоо бүх юм чинь зүгээр л нөгөө компьютерийн програм болгоо хөрөгдөж байгаа. Та нар энэнийг нээгээд тэр Word дээр ингээд юм бичдэг шүү дээ. Тийм ээ одоо бол бичгийн машин ингэхгүй байгаа үедээ. Ихэнх газар одоо компьютер дээр бичиж байгаа юм байгаа үедээ. Гэхдээ компьютер дээр бичдэг болцоо одоо бүгдээрээ ингээд суугаад байвал тэр Word гэдэг чинь л өөрөө софтвер шүү дээ. Тэгээ бүх л юм шийддэг. Нэгтлэн бодох, үрдгэл, мөнгө зарц, мөнгө одоо шилжүүлэхэд юм уу жишээлбэл ангийн лиценз авна гэдээ одоо тэнд тех юм бол би нэг бууг агнмаар байна лиценз авна гэхэл шууд компьютераар үйлчлэгийг авчих шүү дээ. Онгоолголоо интернет руу орлоо, ангийн лиценз авдаг юм руугаа орлоо, лицензийнхаа төлбөрийг төллөө, бөглөөд явууллаа, хаягаар чинь ангийн лиценз орж ирж байгаа. Жолооны сургууль тэгж сурн өрнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Би ерөөсөө машин барьж чаддаггүй байсан. Очсон чинь нэг жижигхэн човтод очсон, тэгсэн чинь хөөрхий гараад явсан чинь ерөөсөө нэг бол харзам машины харзам, нэг бол ногоон зүлэг. Өөр юу ч байхгүй. Явган хүний зам байдгүй, нэг ч байхгүй. Нэг бол зүлгэн дээгүүр явна, нэг бол машинд дайруулж өгнө. Гэхдээ одоо яах юм бэ нөгөө дэлгүүрээс очиж нөгөө литр сүүгээ авах хэрэгтэй байж тээ нэг талах авах хэрэгтэй. Тэгээд одоо нэг ямбич гэсэн нэг машин авахаас өөр арга байхгүй. Гэхдээ тэрнийг яах юм? Авгаа машин барьдгүй. Жолооч молооч байхгүй. Хүн гуйн бүгдээрээ машинтай учраас миний машиныг бариад явж байдаг завтаа хүн алга. Үгүй одоо өөрөө л тэгэл нүдээ аниад орхоос өөр яах юм тэр зам руу. Гэхдээ тэгэл ингээд тэр хар зам руу чи ингээд харсан тэр хурдны зам руу чинь үгүй тэр машины хурдтай явж байгаа энэ шүш гэдэг зүгээр хэдэн зуун машин ингээд усны урсгал шиг цувал
одоо янлууч оруулж одоо өнгөрөндөл гэж бодож байгаа. Гэхдээ тэгж байгаа л тэгэл нэг гэрэл тааруулаад тэгэл гэрэл дээр нь одоо ногоон гэрэл дээр нь зогсож явахт нь ортсон тэгэл цагаан шугамын дагаа тэр ч одоо манайх шиг ийм юу ямар ийм юугүй ш. Бүх одоо шугам тэр эгнээ мэгнээ барина гэдэг чинь гайхамшигтай юм чи. Эгнээндээ л тэгэл хурдаа тааруулаад давх гээд байвал болох юм байл л. Харин сүүл рүүгээ миний гараа ингээд 2-3 хоног бариад ирсэн чинь бүр өвдөд одоо машин барихаар л ингэж гараа өвддөг юм байх та гэж бодсон. Нөгөө жолоогоо зүгээр таг тэр чигт нэг авчихсан. Явж исэн дараа нь одоо сурсангүй би нэр амар чанга атгаж явсан байна шүү дээ. Тэгээ компьютер руу ороод тэр жолооныхоо нөгөө бөглөдөг тест биш үү дээ. Тэрнийг онгоолгоод интернетээс хараад 2-3 удаа дадлага хийгээд ямар ч мөнгө төгрөг байхгүй. Мөнгө төгрөг төлөхгүй тэрнийг харж жоохон дадлага хийж жагаад очоод өгсөн, харин өгцөн. 6-аас одоо хэдэн асуулт ч үлээ дээ. Асуулт нь хөнгөн. Асуулт нэг тийм ядраад ах юм байхгүй мөлий. Би ерөөсөө жолооны мэдлэггүй байсан. Тэнд очоод тэр асуулт өгөхөд бол айгүй амархмаас 3 хоноод өглөө өгөнгүүт за маргааш ингээд юу хийлээ. Одоо appointment нэг уулзсан гээл тэгэл маргааш ирээл нэг хүн орж ирээл миний хажууд суугаад 10 минутыг 2-3 байшин тойроод нэг ганц нэг гэрэл дээр зогсоод боллоо гэсэн. Тэгэл би үнэмлэх авсан. 72 цагийн дотор би жолооч болж үнэмлэх авсан. Манад яадаг вэ? Хүнээрээ. Та нар боддоо ч 3 сармаар болдог үнэн үү? Одоо 45 хоног энэ төр гээд. Гэхдээ тийм юм гэж одоо юу вэ нэ энэ? Гэхдээ тэр асууж байгаа юм нь хүн умгах гэсэн шиг хэцүү юм асуудаг гэж байгаа. Бараг байхгүй. Тэр одоо ямар сони юм бэ энэ ч одоо хүнийхээ эсрэг ажиллаад байгаа юм уу яа. Тэгээ унахаар нь тэгээ мөнгө шаардаа суугаад байдаг. Би бол тэрнийг ерөөсөө ойлгохгүй. Ямар сонин систем бэ? Дараа нь чи жолооныхоо үнэмлэхийг сонгуулах бол 2 жилийн дараа би жолооныхоо үнэмлэхийг сонгуулах болсон. Шууд интернетээ сонгочих. Би орлоо интернет рүү орлоо. Овг нэр хаяг адарч жолооныхоо үнэмлэхийг дугаарыг явуулнаа. Маргааш нь миний жолооны үнэмлэхийг шинэ жолооны үнэмлэх ороод ирж байгаа. Тэгээд бол Тони Блэйр гэж одоо Английн ерөнхий сайд 3 жилийн өмнө гарч ирж хэлж ирсэн. Манай Англид байгаа төрийн нийт үйлчилгээний 70% нь интернетэд орлоо, компьютерт орлоо, онлайн боллоо гэж. Тэр юу гэсэн үг вэ? Төрийн албаны 70% дараагаар дамждаггүй боллоо гэсэн үг. Гайхамшигтай гоё шүү. 24 цаг 7 хоног ажилдаг юм байхгүй юм чинь. Та завгүй хүн 12 хүртэл ажиллаад тэгээд орой шөнийн 12 цуугаад нээхэд эн чинь ажиллаж л байна. Тэртээ тэргүй шилэн кабелээр бүх аймагуудыг холбогдсон. Бүрэн боломжтой. Манайд одоо жишээлбэл хийж байгаа өөрчлөлтүүд хамгийн гол нь эренбэн буруу учраас болохгүй. Эрен балгасч хийсэн. Одоо тэр төсвийн төвлөрсөн данс гэдэг. Төсвийн төвлөрсөн данс гэдгийг уг нь яаж хийх ёстой байсан бэ гэвэл бүх аймагуудын төвүүд интернетэд холбогдлоо. Цаашаага сумууд руугаа холбоно. Тэгээд тэргээр нөгөө тэр төсвийн данстай харьцдаг хүмүүсээ интернетэд холбоно. Тэрнийгээ сургана. Нэгтлэнгуудын сургана. Тэгснийхаа дараагаар одоо дансаа төвлөрүүлэх ёстой байхгүй юу? Тэгснийхаа дараагаар төвлөрүүлчихээр одоо та тэр надаахаас юм уу одоо өөр газраас Баян хонгороос наашаа давхиад авах шаардлага байна. Зүгээр л аймаг дээрээ тэр интернетээрээ бүх тэр одоо нөгөө мөнгөний чинь одоо хоорондын солилцоо тэр гүйлгээ мүлгээ чинь бүх юм энэгээр явж байна. Манайх бол яадгүй гэхээр ер нь эхлээд төвлөрүүлчихэд одоо нөгөөх дээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт гэдэг бол уг нь тэр явах ёстой тэр өөрийнх нь одоо тэр зам одоо тэр нэг эренб гэдэг юм ал барих юм бол зөв болдог. Уг нь бол зөв бодлого хийх гэж оролдсон. Тэр нь бол бас буруу үр дагаварт одоо хүргэх хүмүүсийг чирэгдүүлэх ийм хандлага руу орсон байх жишээ. Гэхдээ тийм л болцсон байгаа. Одоо Блэйр юу гэж тэгэхээр 90 хэдэн хувийн орно одоо тэгээ хэдэн жилийн дараа ерөөсөө 100% орно гэж. Одоо зүгээр л тийм пүүтгэрүүл орж үйлчлүүлдэг болсон. Юу хүнтэй дарагтай харьцдаг. Ер нь дарга хэдийд үнд хүрдгийг мэдэх үү? Олон хүн надаас хамаарах тусмал даргын үн нэмэгдээл байгаа байхгүй. Даргын зах зээл гэдэг чинь зүгээр үн гэдэг чинь үсрээд байгаа. Даргаас цөөн хүн хамаарах тусмал даргын нэр хүнд даргын үн гэдэг юм чинь шалбитал доошо буудаг байхгүй. Цөөн хүн хамааруулах хэрэгтэй.
Тэр тендер мендер гэдэг бол бус бүх оронд хууль гараад бүх тендерүүд интернетээр нээлттэй байх хэрэгтэй. Тавигдсан шаардлагууд нь байна. Үгүй ямар тендер дэд үтцээр явуулж байгаа та нар мэдэхгүй шүү дээ. Би л мэдэхгүй. Би харж юмэр байна. За шүүх бол дээд зэргийн нээлттэй болсон. Бүх хэргийн материал, бүх юмнууд интернет дээр шууд тавигддаг. Өөрийнхөө одоо тэр нэр хаягаа хийгээл тэр одоо хэрэг толбогдсон гэж үзэж байгаа хүн шууд орох боломжтой. Танилцах боломжтой. Бүгд нээлттэй. Ингэж шүүх явдаг. Гайлаар одоо жишээлбэл орж байгаа барааг гайлын байцаагч энэ төр шалгахаа байсан. Зүгээр одоо та бүхэн энэ Sky дэлгүүрт очиод юм аваад гарахад одоо энэ дээр нэг юм юу бичсэн байдаг ш нэг юм касны хүүхэн энэ дээр чи нэг улаан гэрэл тусгаад тэгээд үнэн тэнд компьютер дээр гарч ирээд байгаа үстэй. Яг тэр шиг гайлын бараанууд орж ирлээ, контейнертаа орж ирлээ. Тэр юмнуудыг ингээд цаасан дээр наадсан. Тэгэл тэрэн дээр нь ингээд нөгөө улаан юмараа тусгаад $120,000 үнэтэй бараа оруулж ирж байгаа юм байна та. Гайлын татвар тэгэл гараад ирдэг. Тэр электрон компьютертай бүх юм үлдэн та тэр хүнийг хахуулдах ямар ч шаардлага байхгүй. Гайлынхаа татварыг шударгаар төлөөл яваад. Хамгийн гол нь хахуул гэдэг заваа юмны хамгийн гол нь юу байдаг вэ гэхээр дандаа ханшин өсч үүдэг байхгүй. Нөгөө нөхөр чи аваад ерөөсөө авсаар байгаад ханана гэж байдаг. Би сонссон одоо Монголд байгаа зарим нэг төрлийн албан хаагч жишээлбэл Хаймер гэж Америкт ч ховорхон харагддаг асар үнэтэй джип шүү дээ. Тим джип унтсан. Араасаа 2 ширхэг 100 одоо Toyota Land Cruiser дагуулад хөдөө явж гин гэж. Гэхдээ тэр одоо 80,000 төгрөг 120-200,000 төгрөгийн цалинтай төрийн албаагч яаж тэр одоо Хаймер гэдэг джип унж тэгж явдаг вэ? Би бол тэрнийг үнэхээр гайхдаг. Миний сарын бараг л жилийн орлого бол $3 сая болтой юм яриад. Зүгээр уйлмаар санагдаж байгаа шүү. Тэр хүний төлөө бол юу хийж байгаа юм бэ тэр хүн? Энэ улс орныг яаж байгаа юм? Тэгээд өөрсдөө юу гэдэг вэ тэр дарга нар? Бид нар та нарын зарц шүү дээ гэдэг үстэй. Тийм ард юм л байна. Тийм зарцтай бол мөн гоё байна. Хаймер жип унсан зарцтай байх юм бол тэгээд бид нар ч одоо өөр тэнгэрт нислээ шүү дээ. Үгүй нэрээ. Тэгэхээр хэдүүлээ нэг иймэрхүү зүйлүүдийг өөрчлөмөр байгаа. Тэгэхээр оюуны зах зээл гэдэг бол хязгаарлалт. Бид нар гадагшаа явсан 500 сайхан одоо өнөөдөр Монголд өндөр мэргэжилтэй 500 залуучуудаа цуглуулаад софтверны үйлдвэрлэл байгуул. Гаднаас авж байгаа $360 сая долларынхаа 30 саяыг л тэр үйлдвэрлэлд оруулчих. Тэгэл болоо. Тэгтэл 5 жилийн дараагаар Монголын эдийн засгийг 2-3 дахин нэмэгдүүлж болно. Хамгийн амархан бөгөөд хамгийн одоо ашигтай зах зээл энэ байна. Бид нар энэнийг хүсгэл хэрэгтэй. Хятад жишээлбэл Зонхуаны нөгөө юу гэдэг Силикон одоо Бээжингийн Зонхуан гэдэг газар тэр ойролцоо тийм парк байгуулсан. Хятад өнөөдөр шинжлэх ухааны технологийн 50 парк байгуулж байна. Хэдүүлээ жоохон том харъя. Өнөөдөр Япон жишээлбэл маш их том хямралд орж байна. Америк хямралд орж байна. Одоо Буш ерөнхийлөгчийн сонгуул бол Иракийн дайнаас эдийн засгийн асуудлаар манай хүн бол их хүнд байдалд орж байна. Ямар учраас хүнд байдалд орж байгааг гэвэл одоо сүүлийн 2 жилд 2.5 сая одоо ажлын байр алдагдсан. Гадагшаа одоо маш олон одоо үйлдвэрүүд нь явсан. Энэ Хятад руу ч н одоо дэлхийн том үйлдвэрүүд нүүж ирж шít. Энэ том зах зээл рүү. Ягаад эднэр наашаа яваад байгаа юм? Хямд ажиллахгүй ч. Америкт жишээлбэл хамгийн бага одоо цалин авдаг хүн цагийн $10 авдаг бол Хятад 10 центээр ажиллаж байна. Асар хямдхан. Монголд ч ойролцоо шүү дээ. Тэнд одоо ажилтдаг инженер техник ажилтнууд нь цагийн одоо $120, $120,000, $130,000 төгрөг авдаг бол цагт шүү дээ. Хятад бол ерөөсөө тийм ээ. Маш хямдхан. $10 энэ төр авч ажиллаж байна. Ийм учраас бүх үйлдвэрүүд наашаа нүүж байна. Хөдөлмөрийн зах зээл гэдэг одоо нэггээр хэлбэл эхнээс нь юм хийгээд дуустал юм хийнэ гэдэг тэр ойлголт байхаа байсан. Одоо өнөөдөр Америк гэдэг тэр гүрэн энэ хямралаас гарахын тулд юу гэж ярьж байна вэ гэвэл ингэж ярьж байна. Бид нар энэ технологи руу л одоо хөрөнгөө хий. Одоо тэр нано технологи, биотехнологи би ярианыхаа хийсэн тэрлүү хий. Тэргээрээ шинжлэх ухааныхаа нээлтүүдээр л өмнө нь явъя. Тэгэхгүй бол бид нар бол хэцүү байдалд орох нэ л гэж ярьж байна. Одоо энэ гэрийн цахилгаан бараанууд одоо Европ энтерд гарцсан шүү дээ. Одоо Монголд орж ирж байгаа байлгүй. Өөрийгөө засдаг болсон мэднэ үстэй. Одоо нэг шарх шүүгээ мүгээ чинь тоос сорогч, телевизэр, радио энтер чи өөрийгөө засдаг. Тэгээд өөрийгөө засаад ингээд эвдэрхээр өөрийгөө засаад ажилд оруулаа. Тэгж байгаа 5-6 жилийн дараа за одоо би засч хүчрэх юм байлаа, дууслаа гэж бичих гараа тэгээд дуусч байна. Ерөнхийдөө өөд болж яах гэсэн үг.
Одоо жишээлбэл тэр Австралийн эрдэмтдийн гаргаж байгаа онолоор бол одоо тийм болж байна. Чи зөвхөн бодох хэрэгтэй гэж байна. Би тийм ээ өглөө босоод одоо хичээлдээ ажилдаа явж ирлээ. Хүүхдээ сэрээхэ мартсан байж шүү дээ. Миний сэрүүлэг, миний цаг аливжаа компьютерт холбогдсон. Би энэ дотроо нэг жижигхэн нано ялтас миний арьсанд ор суулгацсан. Тэгэл болоо. Би зөвхөн бодох л хэрэгтэй. Тэгтэл сэрүүлэг ажиллаад хүүхэд сэрж идэг. Орой буцаал ажил руугаа ирж явж байгаад нөгөө шарх шүүгэн дотор хоолоо хийж орхичоод очихдоо хоолоо халааж идэнэ гэж бодоод за хоол минь халаасаа гэж бодход 5 минутын дараа ороход хоол нь халаад байж. Ой найзуудаа энэ бол ерөөсөө ямар ч юу биш шүү дээ. Үнэн худлаа зүйл биш шүү дээ. 10 жилийн өмнө шүү дээ. 10 жилийн өмнө Японд очоод бие засаад босоход бүх шинжилгээг авчдаг байсан шүү дээ нөгөө. Өтгөн шингэнээр авдаг шинжилгээ чинь тэн дээр гараад ирдэг. Жорлонд бие засаад босоход жорлонгийн нөгөө тавцсан дээр та одоо тийм юм байна гэд гардаг байсан. 10 жилийн өмнө шүү дээ Японы жорлон. Одоо бол юу болсон бүү мэд. Одоо бол хүнийг зүгээр хүүхэд байхад нь эхийн гэдсэнд байхад нь дөнгөж өндгөвчөнд байхад л засвар хийчих болж шүү дээ. Одоо нүдний шилтэй хүүхэдтэй байх уу, шилгүй хүүхэдтэй байх уу? Удамшил маань нүдний шилтэй байдаг юм да. Нүд нь муудах байхтай тэрэнд нь байдаг эсэн дотор нь засвар хийгээл нүд зүгээр. Хүүхдийнхаа жоохон тархины бодох чадамжийг нэмэгдүүлэх юмсан гэж бодоод тэрэндээ засвар хийлгийе гэтэл таны хүүхэд бол нэлээд супер ухаантай хүүхэд энэ төр гарч ирнэ. Гараад ирэхэд бүх эсийн шинжилгээнд нь орцсон, компьютерт орцсон тэр хүүхэд хэдэн наснда ханиад хөрхүү, хэдэн наснда улаан бурхан тусах уу гэдэг бүх юм чинь компьютерт. Өмнөөс нь эмийн зөвхөн тэр хүүхдэд зориулсан эм үйлдвэрлэл тэр хүүхдийг эмчлээд яваад байж бол. Өчигдөр 2 хоногийн өмнө Америкт хулганы насыг 2 дахин нэмсэн байна лээ. Та нар тэр яах вэ гэдэг рүү ордог бол бичсэн байл. Хулганы насыг 2 дахин нэмнэ гэдэг бол ойролцоогоор хүний насыг 146 болгосонтой ажил байна. Хятадууд 2 жилийн өмнө хятад шүү дээ хөөрхий. Нөгөө хөгшөрдөг эсийг олсон шүү дээ. Хөгшрөлтийг хариуцсан ДНХ-г олсон. Тэр нөхрийг олоод нэр өгөөд одоо дээр нь ажиллаж байна. Хамгийн гол нь тэр Америкт хулганы нас ягаад 2 дахин нэмсэн бэ гэхээр тэр хөгшрөлтийг хариуцдаг эсэн дээр ажиллаад байгаа байхгүй манай нөхдөд. Тэгэхээр хүн бол 25 настай тэгсэн мөртлөө 25 та юм шиг харагддаг 150 настай явж явах энэ тэр бол жирийн үзэгдэл болж болох юм боломж байна өөрийн 20 30 жил. Ингэж ярьж байхад ийм зүйлтэй одоо та бүхний үр хүүхэд одоо ийм улс орнуудтай, ийм удирдагчтай, ийм л хүмүүстэй дэлхий дээр бизнес ярьж явах учраас хамгийн чухал нь оюуны үйлдвэрлэл гэж миний түрүүчийн хэлсэн. Одоо юу хийж байна манай хүн? Тэ Калифорнийн одоо мужийн захирагчуд тэр ягаад захирагч болсон бэ гэвэл өмнө нь Грей Дэвис гэж одоо захирагч байж байгаа муу ажилласан төсвийн одоо янз бүрийн дутагдлаас болоод тэгээд Калифорни мужид санал асуулга явуулсан. Тэнд хууль байдیں۔ Нийт сонгуульд оролцсон хүмүүсийн нь 12% нь гарын үсгээ цуглуулах юм бол тэр мужийн захирагчийг эгүүлэн татаад оронд нь одоо сонгуул явуулна гэх. 12% шүү. Их бага хувьтай. Тэнд 47 удаа тийм гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдсан. Ганц удаа одоо жишээлбэл сая Шварценеггер гарсан. Бусд үед бол бас тэр хэрэгжээгүй. Энэ ихийг өгж байгаа. Юун албан тушаалтантайгаа та нар томлоод явуулдаг, сонгоод явуулдаг. Хэн та бүхэнд ирж, хэн та бүхний өмнө үйлчилж байна. Ардчил гэдэг бол та нар шийдвэр гаргах хэрэг. Нөгөө хүүхдийн тоглоомын талбайг дарга шийддэг биш. Тэнд байгаа оршин суугчид шийдэх ёстой гэж би түрүүн хэлсэн. Энэгээр байгаа замын хажуугаар байгаа энэгээр байгаа тэр газрын асуудлыг хэн дөхөх үү гэдгийг дарга шийддэг биш. Налаахын ард түмнээс санал асуулга асууж шийдэх ёстой. Тэгэх юм бол одоо та бүхэн шийднэ. Тэр орнуудад бол ихэнх орнууд одоо ардчил ямар юм руу явж байгаа гэхээр эргээд ард түмнэр шийдүүлдэг тэр юм руугаа орж байгаа. Итали металд бол Америкт ч адилхан ямар ч татврын асуудлыг жишээлбэл парламентээр шийддэг. Буулгах бол парламентээр шийднэ. Буулгах бол өсгөх бол ард түмнээс асуу. Өнөөдөр 15% татвартай байх уу? 20 болох уу гэдгийг ард түмнээс асууж шийддэг. Эн чинь та бүхний мөнгө. Өнөөдөр тэнд Шварценеггер ганцаараа сонгогддгүй шүү дээ. 6 хүн дагаж сонгогддог, 5 хүн дагаж сонгогддог зургуулаа.
Орлогч захирагчийг хүртэл сонгож байгаа. Тэ. Санхүүгийн ерөнхий нэгтлэн бодохын сонгодсон шүү дээ. Хөөе. Цагдаагийн дарга сонгодсон шүү дээ. Тэр цагдаагийн дарга гэдэг чинь тэр хүний эрхэнд хамгийн их алддаг хүн байхгүй. Хамгийн энгийн зүйл асуудаг, асууж шийддэг болсон. Одоо жишээлбэл би ингэж байж хахад танаа хүүхдийн сургуулийг засварлах шаардлага гарлаа. 2 хоног хаах гэж байна. Будаг үнэрт нь яах вэ? Та энийг дэмжиж гэнэ үү? Энэ үнэхээр ийм учраас зайлшгүй юм. Танаа сургуулийн хүүхдийг энэ сургуультай одоо танаа хүүхдийн сургуулийг нийлүүлэх гэж та дэмжиж гэнэ үү? Их эцгээс заавал асуу. Зүгээр л загтлаар асуу. Тэр үндсэн дээр тэр сургуулийн захирал шийдвэрээ гаргасан байна. Гэхдээ тэгжээж одоо та нар ч эрх мэдэлтэй юм шиг байх юм байгаа. Гэхдээ одоо их хурлд сонгогдсон их хурлын гишүүн болно ингээд хүмүүс сайхан зантай олон хүмүүс та бүхний өмнө ирнэ. Гэхдээ миний бодлоор бол тэр хүмүүсийг байнга тийм сайхан зантай л байлгамаар байна. Уг нь тийм биз? Гэхдээ сонгуулийн өмнө ч бас гоё шүү дээ. Зүгээр л инээмсэглээд хайсуултан цаахан хариулаад уулзыг чинь шууд гарч уулзаал энэ. Тэгдэж штэ. Би ч өөрөө их хурлын тийм гишүүн байлаа. Харин одоо бол миний хүсэл бол юу вэ гэхээр тэр нөхдүүдийг дандаа л тонголзуулж ямаар байна. За буцаага татан сонгуульд орсон хүмүүсийн 10% гарын үсэг зурхтал одоо будаа гэл тийм хуультай байх юм бол үгүй энд зүгээр гарын үсэг зураагүй баг тийм яриа гарахад хотоос тавьж ирэх байхгүй. Нөхдүүд юу яриад байна? Арай зурчих гэж байгаа юм биш үү? Арай цуглуулах гэж байгаа юм биш үү? Тэгээ тэр хууль гарцснаар нэг айхтар гишүүн дандаа татагдаад байдаг юм байдаг байхгүй. Нөгөө нөхөр чинь хурч ирэл гү яав юу болов? Миний уур тэгж хүрлээ тэтгэр юм байна, цалин юм байна гэхээр гү одоо энэ асуудал чинь ороод ингэж хэлэлцэгдэж байна. Эдийн засаг ийм учраас болохгүй байна, тийм учраас болохгүй байна. Гү одоо тэр компьютерийн асуудлыг би шийдэж байгаа шүү дээ. Энэ засварыг ингэж шийднэ гэд одоо та нартай ирж ярьдаг байхгүй. Гү зүгээр л нэг л ийм л нөхөр л. Тэгсээр хагаад муу ажиллах юм бол солиод явуулахгүй дахиад боломж байна. Тэгэхээр энэ ардчилсан нийгэмд бол ард түмний шүүх гэдэг бол өдөр бүр ажиллаж явах ёстой. Та нар боддоо 4 жилд нэг удаа л ард түмний шүүх ажиллаж байна. Тэр нь тэгээ хэр шудраг болдгийг би сайн мэдэхгүй. Тэр шүүх ажиллаад Монголд шүүх 4 жилд нэг ажилладаг вэ гэдэг үү. За. Хэрэг нэг л удаа авч хэлцдэг. Нөгөө гэмт хэрэг юу болох вэ? Одоо Налаахын шүүх, Улаанбаатарт байгаа шүүх, Дүүргийн шүүх 4 жилд нэг л удаа хуралдаг л. Нэг л удаа гэмт хэрэгтний тухай авч хэрэг. Үгүй чи замаалдсан болно үст. Үгүй тэгээд дарга нараа авч хэлцдэг, дарга нартайгаа хариуцлага тооцдог, асуудал шийдвэрлэдэг тэр механизмууд яагаад бий болдоггүй? Захиагийн элбэг дөрж Америкийн нэгдсэн улсад суралцаж ажиллаж амьдарч байхдаа дэлхийн үзэл санааны агуу төлөөлөгчдийг шүтэн биширч тэдний зохиол бүтээлүүдийг судлахын зэрэгцээ тэдэнтэй нөхөрлөн уулзаж ярилцаж байсан бөгөөд оюун санааны эдгээр дотносож байсан төлөөлөгчдөөс нь бид та бүхэнд сонирхуулж байна. Ларри Саммерсонгийн хамт Харвардын их сургуулийн ерөнхийлөгч алдарт сэтгэгч Милтон Фридмантэй гэртэн Америкийн нэгдсэн улсын 20 дугаар зууны алдарт хүн өргөмжлөлт Нобелийн шагналт Джон Наштай түүний тухай бүтээсэн төгс оюун ухаантан кинон Оскарын шагналыг авч ирсний зэрэгцээ өөрөө Нобелийн шагналт нэр сэтгэгч түүний тухай захиагийн элбэгдэрж гайхалтай даруй хүн байсан хэмээн дүгнсэн байдаг. Самвел Хантонторын хамт Харвардын их сургуулийн нэрт профессор Европыг байлдан дагуулж исэн соёл иргэншлийн мөргөлдөөн алдарт номын зохиогч Франсис Фукуямагийн хамт дэлхийн сүүлчийн хүн номын зохиогч мөн үзэл санааны гайхалтай төлөөлөгчдийн нэг Джеффри Саксийн хамт Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч дэлхийн хүрээлэнгийн захирал алдарт эдийн засагч Хирландо де Сотогийн хамт Америкийн нэгдсэн улсыг болон баруун Европыг байлдан дагуулсан мөн монгол хэлний орчуулагдсан алдарт капиталын нууц зохиолын зохиогч Дэвид Горгний хамт Харвардын их сургуульд захиагийн элбэг дөржид ярианы урлагийн хичээл зааж байсан алдарт эрх мэдлийн гэрч номын зохиогч Карл Роугийн хамт Бушийн тарих гэж нэрлэгддэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Бушийн улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Джеймс Бейкертэй Монгол улсад 2 удаа айлчилсан Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга зэрэг эдгээр хүмүүстэй уулзсан захиагийн элбэг дөржид гайхалтай хүмүүсийн үзэл санааг элэг нэгтүүдэд хүргэх энэхүү түүний нүүхүү үлдгүү алдарт лекцээ уншихад бас ихээхэн нөлөөлсөн байна. Сая жуулчин авч жилдээ сая юм уу 500 мянган жуулчин авах юм бол Монгол өөр үйлдвэрлэл хэрэглэх бараг үйлдвэрлэл эрхлэх бараг хэрэггүй. Жуулчныхаа орлого дээр босч ирнэ. Мэдээж тэр үйлдвэрүүдээ хийгээд явал та тэр мах цаах одоо тэр үйлдвэрүүд байж гэхдээ гаднаас орж ирдэг тэр жуулчны орлого дээр босч ирнэ. Би жишээлбэл Дорнот аймаг руу жуулчин татыг бол одоо Дорнот руу Японуудыг татыг бол би 2-3 юм санаачилж болно.
энэ Оронтын энэ талд одоо энэ зөндөө их тал байна. Би тэнд зүгээр л нэг тийм модон дээр одоо тийм төмрөөр ийм араан зан гэдэг хэдэн мод тавиад тэгээд одоо сумын хөдөөний стадион одоо тэр сумын одоо юу гэдэг шиг нэг тийм юм хийх л зүгээр суудлал хийгээл тавьчих. Би юу хийх гэж би нэг юм бодчихъя гэж шин. Доронтод исэн хүмүүст би бол Чингисийн үеийн тулалдаан үзүүлэх гэж байгаа байхгүй. Манай компани. Та нар тэр Орландо Сити гэдэг Америкт тэр Walt Disney гэдэг газрууд руу явж очиороо. Тэдний үзүүлдэг юм нэг тийм л юм байдаг. Индиана Джонс гэдэг кино мэднэстэй. Тэр киноны нэг хэсгэн юмыг л барьсан. Тэгэл тэрнийг үзүүлээд хажуу тав типгээл буу муу дуурчиж явах шиг энэ тэнд юм болж явах шиг тэрнийг үзэх гэж хүмүүс $30 $40 төлөөд 30 минутын дотор тэр 700 800 хүнтэй тэр суудал байнга дүүрэн байгаа. 24 цагаар тэгж эргэж. Тэр компанир нь яаж мөнгө хийж байна? Тэр сүртэй юм ерөөсөө байхгүй. Юу Монголын Чингисийн үеийн тулд одоо нэг Чингисийн цэргүүдээ хаанаас олох вэ? Амархан шүү дээ. Одоо энэ нордоор хөдөөгөр одоо байж нэг гэртээ нэг юмаа найруулаад уугаад залуучууд байж дээ шүү. Очлоо уулзлаа. Хөөе. Найзаа би ийм юм хийж байгаа. Чи Чингисийн цэрэг болооч. Тэ? Би чамд 5,000 төгрөг өгье тийм ээ. 1000 төгрөг өгье. Гөө магадгүй өнөөдөр тоглоод явах чинь 100 г чуулгыг болно шүү. Тэгэхэд бол мөн дуртай юм дээ. Би чамд 1000 төгрөг өгье. Та нар маргааш бай. Энэ багийнхан 100 морьтой залуучууд хүрээд энэ багаас 100 морьтой залуучууд хүрээд 200 морьтой залуу байхад нь хангах. Тэгээд нэг Чингисийн үеийн хувцс мовцгээд ямар тэрнийг бид нар газраас ухаж олох шүү дээ. Кинонд дээр өмсдөг шиг тийм юм хийгээд өмсөж шүү дээ. Одоо тийм жижигхэн одоо кардо мардо юм уугаад жинхэнэ сэлэн мэлэх бол бас бариулж болохгүй шүү дээ. Мэдээж ойлгомжтой. Мод сод одоо янз бүрийн юм бариул. Заавал сэлэн мэлэмж бариулаад авах уг шаардлагагүй. За яг ташуур машуурч байж болно. Ер нь Чингисийн үед нэгээрээ л үзчихсэн гэхэд бол Японууд тийм л юм байх таа гэж бодох байхгүй. Тэгээд Японууд ирээд суулаа урьлаа. Тэгэнгүүт л одоо нэг ямар учраас Монголд зарим хуулиудыг одоо тэр референдумаар шийдэж болдоггүй. Иймэрхүү байдлаар бидний гол алдаа бол бид нар дахиад л өмнөх үеийнхэн шигээ дарга нарын нийгэм байгуулах гэсэн учраас бид алдсан. Бид ард түмний их ашигын төлөө үйлчилдэг нийгэм биш. Бид нар цөөнх болсон учраас бид алдаж байгаа. Тэгээд бие тоогоо дарга болоод, дарга царайлаад, бас завгүй болоод тийм ээ. Тэгээд тэр лөө очиж шигдэж суусан. 96 оны үед чинь бид нар олуулаа байсан байж шүү дээ. Та нарын дунд гүйлдэж шүлсээрээ зарлал нааж хүмүүс ингэж зовж гэн, ингэж зүдэрч гэн гэж та бүхний дуу хоолой болж явж байсан. Дараа нь тэнд очиод тэр дуу хоолой болдог, тэр ярьж явж байсан юм харамсалтай нь мартсан байна. Хамгийн гол нь мартахтай биш тэр механизмыг тавьж чадаагүй. Бидний алдаа юм л байсан. Бидний гол алдаа. Тэгэхээр үнэхээр ийм асуулт бол гарч байгаа маа. 1990 оноос хойш Америкт өмнө нь 1990 оноос өмнө 7 Монгол байсан. Одоо бол 10,000 Монгол болсон байна. За өмнө Солонгост байгаа монголчуудын тоол 30,000 болж байна. Европт байгаа нь 20,000 болж байна. Ер нь монголчууд нэг 70-аас 100,000 хүн бол гадаадд сурч ажиллаж амьдарч байна. Тэгээ үнэхээр тэр хүмүүс нэг явахдаа арай гэж нэг виз гаргуулад юм уу те. Нэг байр маяа зараад нэг 5 сая төгрөгөөр визийг хахуулдаж олж аваад нэг юм явдаг. Тэнд очиод виз нь харалдаг. Виз нь харалдаг учраас тэнд өөртөө ажил хийж чаддаггүй. Хамгийн одоо цалин багтаа ажил хийдэг. Би тэнд очиод харж байхад бол тийшээ гараад хүмүүс нэг сайхан амьдарч гин гэж битгий бодороо. Наашаа нэг хэдэн төгрөг явуулахын тулд таны хүүхдүүд, таны ах дүү нар бол үнэхээр зовж. Тэнд $1000 одоо сарын ажил хийлэхдээ 500-а байранд өгчнө. 100-а машиныхаа даатгалд өгчнө. 300-а хоол ундандаа өгчнө. Тэгээд одоо үлдчихэж байгааг нь хаанаа барих юм бэ? Тэнд зүгээр л гуанзны одоо тэр ширээ арчаал зүгээр хөлсөн урсаад гялцаад байгаа хөөрхий. Одоо чи юу хийж исэн бэ гэдээ асуухаар би нэгдүгээр эмнэлэгт эмч хийж исэн гэж. Тэр сайхан эрдэмтэй мэрэгжилтэй тэр улсууд тэнд гараад
тэгж ажиллаж яваа. Тэгээд эргэж ирч чадхаа байсан. Ягаад гэвэл эргээд ирэх юм бол Америкийн хэлээр гарвал та буцаж орох хэрэггүй. Дахиж танд виз олдохгүй. Тэгэхээр тэнд бүр зүгээр л цөлөгдсөн юм шиг тэгэл тэнд байж. Нэг утсаар яриад байж байгаа үстэй ихэнхдээ. Миний бодлоор бол энэ 10,000 монголчуудын асуудал бол 6 сая Мексикийн асуудал биш л байхгүй. Зүгээр л энэ асуудлыг шийдэхэд бол Америкийн төр засаг захиргаатаа одоо тэр шийддэг аргаар нь ажиллахад бол боломжтой зүйл гэж би хувьдаа боддог. Энийг тэр ерөнхийлөгч шийдэхгүй. Энийг зүгээр л жирийн одоо манайхаар бол их хурлын гишүүн, конгрессийн нэг гишүүн, сенатын гишүүн л асуудал оруулаад нэг бийл одоо нэг хууль санаачилж оруулаад энэ одоо Монголын хувьд энэ ийм учраас Монголын 10,000 асуудлыг шийдъя гэж ингэхэд болно. Сая Америкийн ерөнхийлөгч Буш нэг хууль оруулсан л да. Тэгээд тэр нь жоохон юутай байгаа, маргаантай байгаа. Тэр хуулиар бол хэдэн оноос өмнө байна да 2002 оноос өмнө байна уу гарсан хүмүүсийг одоо хууль ёсны болгох. Хууль ёсны гэдэг нь бол ажиллах хэрэгтэй л болж байгаа. Тэгээ ажиллах хэрэгтэй ирж очдог болчих юм бол сайхан шүү дээ. Тэгээ тэднэрт юу гэж ойлгуулах ёстой вэ гэхээр та нар Монгол руу явуулж байгаа энэ зээл тусламж гэдэг юм явуулаад энэ чинь үнэхээр бас зориулт дээрээ зарцуулж чадахгүй байна. Ихэнх нь гадагшаа явчихна, ихэнх нь Монголд ашиг болохгүй байна. Харин Монголоос 10,000 хүн Америкт ажиллана гэдэг бол жилдээ бараг 30 сая долларын хөрөнгө оруулалт Монгол руу хийж байгаа. Гэхдээ зүгээр л энэнийг маань л та нар тэд нар хууль ёсны дагуу гайгүй цалинтай ажил олоод хийчих. Тийм л эсвэл дундуур нэг 10 морьтой нөхөр хэвтүүлсэн. Тэгсэн тэндээс нэг 20 морьтой нөхөр зүгээр пижгнэл ороод ирчихлээ. Нөгөө стадионоо чи дундуур гараад ийшээ явж яснаа тэндээс дахиад нэг 50 морьтой нөхөр босоод ирэхээр нөгөө 20 морьтод буцаад зогтож байгаа байхгүй. Тэгтлгөө хоёр талд нь хэвтчихсэн 50 морьтой нөхрүүд хоёр талаас нь гачраа баахан бие нэгээ сэлэмжээр барьж бөө юм болоод тоглолт үзүүлээ 25 минутад дууслаа. Энэ бол Чингисийн үеийн юм одоо агуу тактик байгаа маа. Ингэж хэвтүүлж байгаа, дайснаа ингэж оруулж явж байгаа, нам дарж байгаа байхгүй дээ. Гэхдээ энэнийг харсан Япон бол үгүй нөгөөтгийн чинь видео бичлэг хийгээд зураг мургийг аваад сүйд бол. Гэхдээ тэрэн дотроос бас нэг нөхөр энэ Чингис байгаа ингээд хувцсан сүлээ тавьчих. Хажууд нь энэ өөлөн үчим явж гээд бас тавьчих. Гэхдээ тэр хоёртоо зураг авахулыг тэр сато мато чи ерөөсөө салахгүй ш. Зураг авахул гэж даруулаад авчихсан $1 $2-оор авахулаад. Гэхдээ тэрнийг сонссон Япон бол орнотын тал руу цогж ирлээ. Хүмүүс улс төрийг бохир гэж ярьдаг. Би хувьдаа улс төрийг цэвэр хийж болно гэж боддог. Хэрвээ дүрм журам зохицуулсан зүйл нь тодорхой. Улс төрд орж байгаа улсуудын одоо тэр мораль тавьдаг шаардлагууд нь тодорхой байх юм бол улс төрийг бол одоо бид нар жишээлбэл цэврээр хийж болно. Та гадны юм яриад гэсэн нэг юм асуулт ирсэн байна. Тэгэхээр би энэ дээр зүгээр хариултыг өгье гэж бодож байна. Ер нь бол энэ бол гадны юм биш шүү. Миний сайн яриад байгаа юм бол тэр Америк гэдэг орн одоо нэг 200 гаруй жилийн төвхтэй орн шүү дээ. 700 жилийн өмнө юу байсныг мэднэ үстэй Америкийн газар нутгт. 100 сая орчим одоо бизон бэлдсэн. Нэг хэдэн одоо энэ дээр шувууны өд татгсан. Нэг тийм модон гансанд нэг тийм хачин юм утаа өгүүлж татсан уртсанд амьдэрсэн индианууд л голдуу байсан. Юу байсан энэ дээр? Африк гэдэг аваад үз. Бараг зарим нь модноосоо буугаагүй шахуу мод дамжиж өсөрсөн банан эдсэн том навчинд орн аралсан нэг юм нөхдүүд хорхоо шавжид одоо хазуулсан. Тэр үед монголчууд юу байсан? 700 жилийн өмнө. Евразийн энэ уудмыг чинь эзэлсэн. Евразийн уудмыг эзэлсэн их бүрэн байгуулж исэн байхгүй юу? Би энэнийг та бүхэнд хэлэх гэсэн. Тэгэхээр өнөөдөр Монгол одоо болоогүй нь гадны юм ярина гэдэг шонимын шүлгэн дээр байдаг. Дэглэм журам гэдгийг Европ тэгэхэд мэдсэн юм. Төрийн сүр гэдгийг дэлхийд тэгэхэд ойлгосон юм гэж. Төрийн сүр гэдгийг харуулж, дэглэм журам гэдгийг үзүүлж. Энд чинь саях дэглэм журам шүү дээ. Их засаг гэдэг хуулиа гаргацсан тийм үү? Эзэлсэн газар бүхнээ их засгийг хэрэгжүүлж явж байсан. Өнөөдөр Америк орж ирээд 2 жил орчим болоход чадахгүй байгаа тэр Иракийг Монголын урсаад 200 жил тэр их засаг хуулийн дор захирсан. Тэгэхээр энэ бол та бидний өвөг дээдс, та бидний өмнөх үе хийж, бүтээж явсан, болгож явсан, нэрээ гаргаж явсан ийм юм аа. Тэгэхээр би хувьдаа бол энэ улс оронд энд байгаа хүмүүс одоо монголчууд энэ одоо нийгмийг үнэхээр энэ орн чинь бас хүн сайхан амьдарч болох, хүн эзэн шиг нь амьдарч болох ийм орн шүү л гэж би хувьдаа боддог. Хэдүүлээ энэ орондоо нэг эзэн шиг нь байл та. Эзэн шиг нь хүнээс нэгнээс айхаа байл. Одоо нэг тийм айдас хүйдэс нөмөрсөн
хийж байгаа ажил, авч байгаа цалин бүх юмдаа баригдсан. Гэхдээ бид нар чинь өмнөх тийм нийгмийг солих гэж явсан шүү дээ. Одоо хэрвээ ардчил гэдэг тийм нийгэм байт юм бол одоо энэ нийгмээсээ болъё. Гүнээр олонх нь хожихгүй байгаа нийгмээс дандаа татгалзаж. Бид нар ороод их хурлын гишүүд болсон, өмнө их хурлын гишүүд яаж шийдвэр гаргаж ирсэн тэр аргаар л гаргаж эхэлсэн. Бид нар дарга нар болоод өмнө дарга нар яаж шийдвэр гаргаж ирсэн, 70 жил яаж явж ирсэн, өмнө одоо 90-96 онд яаж шийдвэр гаргаж ирсэн тэр аргаар л гаргаж эхэлсэн. Хөөе, ардчил гэдэг бол юу вэ гэхээр тэр шийдвэр гаргах тэр чиглэлийг өөрчлөгдөл байгаа. Тэр шийдвэр гаргах чиглэлийг өөрчлөгдөл байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо дарга нар шийддэг байсан бол одоо ард түмэн шийддэг болно. Та бүхэн Шварценеггер гэж жүжигчин мэднэ үстэй. Статустаа болгочих. Тэд нар маань ирж очдөг болдог. Ингэх юм бол энэ бол хамаагүй том хөрөнгө оруулалт болно. Тэнд 10,000 ш тийм үү? 20,000-аараа гараад дахиад 5,000 буцаад ирэх тийм үү? Тийм ээ 20,000-аараа гараад 5,000 буцаж ирнэ. Ерөөсөө нэг 7-8 жил ер нь тэнд очиод нэг хүн ажиллаад 7-8 жил болоод тэгээд ер нь нутг руугаа явъя гэж бодд юм байл. Зарим нь өөр тодорхой зорилготой. За нэг байрны мөнгө хийгээл буцаж ич гэдэг юм уу? Ер нь тэгээ монумент энэ төр бол тэнд амьдрын байна одоо удаан байна энэ төр гэдэг бол хэцүү юм бэлээ. Хилээсээ гараал тэгэл ерөөсөө хилээсээ гараал бол нутгаа санана. Би одоо энэ тэрэлжийн голоос нэг 12 ширхэг боодогны чулуу авч явсан. Тэргээр одоо хаяа нэг бетанд мах гэж ингэж нөгөөтгөө улаасгаж хаяа нэг иддэг нэг тийм ажилтаа. Тэр мөрний ч одоо тэр хавийн хотын монголчууд мэдсэн элбгээ дарга боодогныхоо чулуу өггээд өөрөө хойноос нь чулуутаагаа хөөцөлдөж явдаг. Нэг ийм ажил нэмэгдсэн сүүлийн үед. Гэхдээ нэрээ шүү. Бүр нөгөөдөл чинь хөлсөн мөлсөн гарцсан нутгийн чулуу энэ төр гэсэн бүр долоож барьсан та бидний бараг харахгүй байгаа тэрний чинь күлхцэн энэ төр сууж шít. Тий, тэгтлээ Монголоо сандаг. Нөгөө цас орвол ёстой чичир чонж зүүдэлдэг улсууд чинь тэнд байдаг байхгүй. Би тэр нэгдсэн үндэсний байгууллагад ороод ажиллаж байсан тэрний шугам руу орж ажиллана гэдэг бол өөрөө хэцүү. Мэдээж таньдаг одоо миний багшаар дамжуулж би орж ажиллаж байсан. Тэгээд орж ажиллаж байхдаа дараа нь үнэхээр өөрийгөө бодвол нэгдсэн үндэсний байгууллагад ажилладаг ийм тим гээд дараа нь ч бас одоо дээшээ доошо явах энэ төр гэсэн юм мөрөөдөөд тэгээд одоо Афганистан, Ангол одоо хэний тухай одоо юу ч юм далаад гарцгүй орон Казахстаны тухай яриад сууж иж болох л байсан. Гэхдээ нэг л сэтгэл төрөхгүй байгаа. Нэг л тийм нэг л юм бэлбийгээл. Тэ. Би Монгол руугаа л очих ёстой. Тэрний чи энэнийг Монголд аваач хийчих юмсан. Бүгд л ингэж ярьж явдаг юм аа. Тийм учраас тэр хүмүүсээ эргэж ирдэг тийм боломжтой болох те төр засаг болоод ажиллахад бол болохгүй юм байхгүй л. Хуу нам зас мянганы замын суурийг тавьсан танаа нам гарвал үргэлжлүүлэх үү зогсоох уу гэж асуусан байна. Нөгөө нүүхүү үлдэх үү гэдэг шиг асууж байна одоо. Энх туяа гэж хүн асуусан байна. Тэгэхээр ийм юм аа. Үргэлжлүүлэх үү зогсоох уу да биш. Ер нь бол би түрүүн хэлсэн. Бид нар бол стандартын асуудлыг л чангалах хэрэгтэй. Аль ч засгийн газар. Тийм ээ. Зам 50 Монгол улсын нэрээр орж ирж байгаа энэ их доллар хөрөнгөөр тавигдж байгаа зам стандартын дагуу байх хэрэгтэй. Түүнээс биш 2 жилийн дараагаар дороос нь одоо нойтон гарч ирээ. Тэгээ зам нь овоогоод нэг юм тэмээний бөхшиг юм болоод тэгэл тойрч тавихвал цоороод байдаг. Тэгээд овоогоод цоороод ирэхээр уг нь яадгүй гэхээр одоо тэн дээр стандарт очиж чангардаг байхгүй. Энд тавьсан зам чинь хөө энд тавьсан замтай яг ижлэхэн энд тавихаар энэ доогуур нь усны одоо тийм судал явж байгаа учраас энд зам ингээд энэ шүү. Энд одоо замыг тавихтаа хэдүүлээ 10 одоо сантиметрийн хүчлэлт хийдэг биш 30-ыг хийн. Дор нь элсийн 60 хийдэг биш 70 хийн гэж стандартын чангаар сайжруулж өгдөг. Тэгжээж нөгөө зам чинь 20 жилийн настай зам болдог. Ерөөсөө тэрнийг л үзээд явж идэг. Нэг юм буруу боллоо гэхтэл тэр стандарт өөрөө чангарч идэг л тийм л зүйл. Тэгэхээр тэгж хийх юм бол тэгж одоо харж тэр замын үйлчлэгээ тэр бүхэнд хандах юм бол энэ бүхэн болно. Тэгэхээр бидний одоо хамгийн гол нь одоо үргэлжлүүлэх зогсоохтой биш хамгийн чухал юм бол юу вэ гэхээр тэр баталгаа тэр стандартыг л бариулах хэрэгтэй. Татварын талаар таны бодол юу вэ гэж байна. Нэг үнэхээр нэг ийм юм байгаамаа. Одоо би энд гарч ирээ татварыг 10% бууруулна, 5% бууруулна энэ төр гэж яриад жишээлбэл одоо улс орныг бид нар удирдаад за манай одоо эдийн засаг 3% өслөө, 6% өслөө гэж ингэж ярих юм бол Монгол хязгаарч хөгжихгүй. Ийм сэтгэхгүйгээр бид нар хөгжлийн асуудал хандаад бол явахгүй. Өнөөдөр Монгол 6% өсдөг бишээ. 1 тэрбум долларын хөрөнгө үйлдвэрлэдэг бол 4 жилийн дараа 2 тэрбум байх хэрэгтэй. Өнөөдөр Өмнөд Солонгос гэдэг харьцангуй баян орн болчиход байна, хөгжилтэй орн. Тэгэхэд нэг хүнд ноогддог одоо дотоодын нийт бүтээгдэхүүн $12,000. Тэгсэн ямар зорилт тавьж яах нэхэр 8 жилийн дотор түүнийг нэг дахин нэмэгдүүлнэ гэж.
24 мянга болгоно гэж байна. Дэлхийн өнөөдөр хамгийн баян орн 38 39 мянга байгаа. За тэр 38 39 мянга руу одоо жишээлбэл бид нар нэг дахинаар нэмэгдүүлээд зүтгээд байхад 30